Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая гүндүүгээрээ нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хоморт Завхан аймгийн Баян Дэс сумын харьяатах Монгол улсын харьцаг Шархуугийн бүрүүгард мөрлөн саатаад байна. За харьцаг тарган давтаа сайхан үлдэж байна уу? За сайхан үлдэж байна. Сайхан. За бэлтгэл сургууль сайхан байна уу? Бэлтгэл сургууль сайхан байна. За ажил өндөр байна. Өндөр сайхан ажиллаа. Гээл. За энэ дивжэнийхэн маань одоо энэ жил тэгээд улсын сайхан заантай дэлхийн аваргын мөнгөн медальтай гэдэл бас ярих юм ихтэй сайхан жил байлаа да тийм ээ. Тийм жил ард дэвс оголын сайхан 101 жилийн явгаар Монгол улсын заан цолтонтой боллоо манай төвчээ. Завхан нутаг тэгээд дэлхийн аваргын ялгар тэмцээний бас сайхан финалд барилдаад мөнгөн медаль авлаа. Нутгийн төв. Завхан аймаг Баян Дэс сум гэдэг шүү дээ. Тэр баруун тийшээ явж явахтал завхны тэр сонгон сум өнгөрөөд үлээ хоошоо Баян Дэсгээ сум заацсан харагдчихдаг баг. Ер нь хилийн сум уу? Одоо танаа нутагчдаа яг байгаль цагуур ямар хуу байдаг? За манайх газар үе. Одоо Улаанбаатараас 1200 км шахаа байна. Тэгээ одоо Орсын улбаны улсын Тува улстай агуура. Тэгээ зүүн удуур шагаа Өвсгөл аймгийн Сэтэрлэг сумтаа залгаж байна. Тэгээд одоо ер нь сая 2-3 хоног юм шүү дээ. 47 юм хамгийн хөтөө. 47 юм хөрлөг шүү дээ. Хамгийн хөтөө хаансан газар гэдэг. Тэгээд ер нь л их хүүтэн, эрсдэс уур амьсгалтай. Зундаа ер нь бас хална. Өвөлдөө амир одоо хүүтэн байдаг тийм л. Нутагдаа ер нь. Ямар хуу одоо байгалийн онцлогтой бай. Ер нь уур хангаа хосолсон. Тий, хангаа хосолсон. Ер нь тэгэл ерөнхийдөө хангаатай, хангаа сайхан модтой, устай. Энэ бол байгалийн ер нь их тийм үзэсгэлэнтэй нутагтаа ер нь Туваатай нийлж байгаа хил дагуу сумдууд ер нь нэлээд бодлонтой байдаг. Наашаа цаашаа хөдөлгөөн ихтэй байдаг маягийн Батбаатар харцгаа ярьж байсан. Танайхаа ер нь хил рүү ойрхон уу? Манайх чинь хилтэй залгаа. Тий. Ерөнхийдөө 2000 оны их үед бол ер нь ерөнхийдөө дээхэн үед бол ер нь бас ер нь ширүүн байсан. Одоо тэгэл хулгай зэлгийг их адуу мал их авч дуунаар. Тийм л байсан та. Ер нь харцгай гэр бүлийнхэн аав нөрөө сумын цолтой бүх хүн байдаг болтой юм шиг байна лээ. Тэгээд бага насны амьдрал аав ээжийнхээ тухай сайхан ярил тийм ээ. Тий, манай Завхан аймгийн одоо Баян Дэс сумд одоо насаараа одоо мал зөөч гэдэг одоо малын югаар одоо ажиллаж байгаа сая. Одоо өнгөрсөн жилд тэтгэвртээ орсон. Тэгээ манай сумын зан цолтой оловж урилдаагүй сумын зан, хотор зөдөглөөгүй сумын зан гэдэг шиг. Тэгээ ерөнхийдөө сумар нутагтаа амьдраад байсан. Манай ээж одоо бас сумандаа одоо ерөнхий боловсролын сургуульд одоо насаараа математик физик хэмжиж хийсэн. Тэгээ бас одоо тэтгэвртээ суугаад хөдөө сумдаа амьдарч байна да. Танах ч одоо ихээсээ хідүүлээ харцгаас өөр ер нь барилддаг хүн танад бий юу? Ихээс тавуулаа. Тэгээ манай төрсөх сумын зан цолтой. Бас тэгээ эрдэм номын мөрөг барилдааг. Тэгээ манай дүү бас одоо нэг хальт барилдаал бас тэгэл бас л эрдэм номын мөрөг одоо Солонгост магистрт сурж байна. Тэгээ ерөнхийдөө ихч байна. Манай төрсөн ихч одоо олон улсын хэмжээний мастер Түмэнцэг гэдэг. Манай ихчдэр л ер нь барилдсан. Гэрээс ч одоо олоолоо барилд гарсан болохгүй юм ч гэдэг. Зарим эрдэм номын мөрөөр гээл. Бүгдээрээ барилдаж бас болохгүй тийм ээ. Баг дөө эмэгтэй дөө. Би чинь айлын дунд дээр нэг ах, нэг ихчтэй. Доороо нэг эрэгтэй дөө, нэг эмэгтэй дөөтэй. Тэгээ юм л ихээс тавуулаа. Яг дэрсгөөс нэг гэртээ барилдаал ээж ажиллаа яваад өгнө. Баахан ширтгэн дээр барилж тоосон гоцоолгоо тэгэл ирж яах нэхэр л цэвэрлээл. Тэгэл газ машин портгал үг цэвэрлээ шүү дээ. Тэг хэл байх та тий. Хүүхэд насны амьдрал нэг тиймэрхүү. Ер нь энэ сумын цолыг хэрэг тавсан 15 наснда сумын зам болсон юм билээ шүү харцах тийм ээ. Тэр багасаа барилдсан биш 10 багасаа барилдаа тэгэл би 16 настай оюутан болт 2008 онд
Улаанбаатарт орж ирж байсан. Аа. Тэгээ эгчтэйгээ цог төгссөн нэг анги. Одоо хүүхдүүд чинь бидний үеийнхэн чинь тухайн үед бол 8 настай сургуульд ороод 18-т төгсдөг байлаа шүү дээ. Харцаг одоо 6 настай сургууль сууж ирсэн. Тэгээ би 7 настай ороод. За. Тэгээ нэг дэвшээд тэгэл өгсөн. Үеийнхнээс 2 жилийн өмнө төгссөн. Тий 2 жилийн өмнө төгсөд 2008 онд төгсөж ирсэн. Бид нар ч одоо 11 дугаар анги төгсөж шүү дээ. Ууч нар бол тий. Тэгээ одоо бол 12 болсон шүү дээ. Тий. Нэмэгдээд 8 настай сургуульд ордог байлаа шүү дээ. Тий. Тэгэхээр одоо 15 настай хаана яаж цол авч иваа? Сумдаад төрүүлээл сумын зансал авчихсан. Тэрийг л би жоохон яриулмаар санагдаад байх юм бас. Гоё байдаг бах тий одоо хүүхд тэгэл 10 жил ч тэгэл хүүхдэр л тэгэл бүх болоод тэгэл сэтгэл зүйчтэй юм байсан. Тэгээд заал мал тэгэл нэг барилдаанд төрүүлээл анх. Тэгээд заалны барилдаанд нэрмжит барилдаанд тэгэл залуучуудаа анх тэгэл ах нартаа барилдаал төрүүлээл. Тэгэл бүх болох ер нь турсан руу багасаа л ер нь дуртай байсан. Тэгэл мал тавьж явахдаа бүх үзэл бүх ягаал сонсоол 10 дугаар сонсол мал явахдаа бүх тайлбарлал тэгэл явж идэг байсан шүү дээ. Аа. Одоо ч гэсэн бас жоохон бүх тайлбарлалцдаг бах тийм. Үгүй ээ одоо ер нь бүх нэг тайлбарлахгүй наа зүгээр. Сонирхол зүгээр хөөхт байх л. Аа. Ер нь анхны бэлтгэл сургууль гэвэл одоо хаанаас эхэлж исэн бэ? Би анх одоо 2007 онд анх яг одоо бэлтгэл хийж яг мэрэгжлийн бэлтгэл одоо хүнд шаварж одоо 2007 онд Завхан аймгийн биенэр спорт газрын дасгал жавлагч чөлөөтөхийн багш аймгийн зан штарж гээд хүн дээр анх шав болж одоо бүхий гараагаад эхэлж ирсэн. Намайг 2007 онд Завхан аймагт сумаас аймгийн аврагт 2006 онд 5-6 хоногт ордог гэсэн. 2006 онд бол за чи намар ирээ цаанад одоо ирж бэлтгэл хийгээрэй гэдэг. Тэгээ Завхан аймагт анх бэлтгэл хийж эхэлж үзчихлээ чөлөөтөхөр анх суурайд аваад. Тэгээл бүхэн гараа эхэлжсэн даа анх тэр бэлтгэлийн анх хийж эхэлсэн юм л. Тэгээд энэ хотод ирээд одоо Уранга аймгийн Хараарын зумын харьяат Монгол Улсын ардын багш, гавьяат тасгалжуулагч, гавьяат тамирчин, элсэн зан, зэвгийн төвчин гэж одоо гайхалтай бүхэн шив болсон гэж ярьдаг юм билээ. Би манай ихч энд Монголын одоо хуучнаар төмөр замын замчи спорт хороо гэдэг клубт. За манай багш, төвчин багш маань одоо ерөөдөө тэнд тасгалжуулагч ийгээд анх байсан. Тэгээ би тэгэхэд хөдөөнөөс ихч маань тэнд орцсон байсан. Тэгээд би анх дагаал энэ бэлтгэлээгээ шав болоо бас намайг нэг 2007 оны залуучууд саргаар ирээд би нэг тэмцээнд чөлөөт залуучууд саргаар ороод төмөр зам дээр тэнд нэг хичээгээд аваад чаад бас ганц нэг бэлтгэл хийгээд хийсэн. Тэгээд залуучууд саргаар таарад за чи яараа нэрж бэлтгэл хийгээрэй. Над дээр ирээрэй. Тэгээд би хөдөө тэр шигтэй хөдөө яваад гэсэн. Тэгээ 2008 онд оюутан болоод ирээд. Тэгэл тэрнээс хойш тасралдаг одоо өдөг хүртэл бас хөшөөсөө зөвлөгөө сургамжийг аваад бэлтгэл хийгээл явж байна да бас. Өөрийг чинь одоо бас гайгүй барилдаад барилчмаар хүүхэд гэж одоо таниад ирсэн болов яаж тааралдаж уулзалтсан л хоёр. Тэр нэг 2007 оны шүү дээ. Залуучдын улсын аврах гээд шилдэг төхий. Тэр тэмцээн дээр яагаад таарад. Тэгээ би тэн дээр ихчтэйгээ ихч бас тэмцээнд орж ирсэн өвдөр цуг явж аваад таарад. Тэгээд чи та юу яхаа мэнэ болох юм байна. За тэгж утсан билгүй. За ирээрээ гэлээс. Тэгэл тэгж л таарч ирсэн. Тэгээ яг багштайгаа нийлээд одоо ямар хуу бэлтгэл сургуульд орж эхэлж иваа. Нөө тэгэл анх одоо 2008 оны намраас ахуулаад төмөр замын замчин гөлөг гээд тэнд одоо бид нэр дэвжээний 2 үлтгэл хийдэгсэн. Чөлөөт өг. Тэгээд одоо тухайн үед чинь улсын Монгол улсын санжаадан баграх аймгийн начин султаа өгсөн. Тэгээд олон улсын жимнастер Монгол улсын чин чигнадэр чин ганзарг тэгээд хүчүүд байсан. Тэгээд тэрийг ах нарыг хараад бас ерөнхийдөө бас
үлгэр дуурайл аваал те. Тэгээ би их бэлтгэл ингэж хийдэм ээ, тэгж хийдэм ээ гээл. Анх тэгж л төмөр замын замчингүлөө багштайгаа холбогдчихсэн. Багшийн ер нь гол өөрт суулгаж өгсөн одоо анхны тэр сайхан унган мехнүүд, анхны одоо тэр зааж өгсөн техникүүд, одоо анхны одоо зааж байсан өөрт чинь суулгаж өгсөн одоо болтол салшгүй яваа тэр барилдааны онцлогуд гэвэл одоо юу ах вэ? Ер нь бол манай багш чинь онцлог нь бол за хүний одоо таарсан те биедэд одоо таарсан за тиймэрхүү үедээ бол одоо чи тийм их сурах юм намайг анх одоо ороход давхар хамаа тэгээд хөлд орох гэдэг заажсэн. Тэгээд суугдаж хүндрэх гэдэг ерөнхийдөө л бүхэл барилдаануудыг ер нь тэгэл багшаас тэр нь аль болох одоо сурч чадъя гэл тэгэх мэгт автаа за энийг хий тэрийг хий гэл тэгж заажсэн л да. Тэгээд одоо энэ чөлөөтийн бэлтгэл хийгээд хотод бэлтгэл сургууль хийж эхлээд ерөнхийдөө чөлөөтийн тэмцээн уралдаанд хэр орсон бэ? За чөлөөтийн тэмцээн орсон шалтай амжилт гаргаагүй. Ганц нэг оюутны сар маврага жижиг тэмцээнээс ганц медаль авсан нэг шалтай нэг тийм том амжилт үзүүлж чадаагүй шин. Аа. Тэгээ бол сайн орж илээсэн. Ганц нэг хүний гар нуглаад ганц нэг л хойдсон байх. Тэгээ. Нэг шалтай тийм том амжилт гаргаж чадаагүй. Ер нь одоо яг тухай чөлөөтөр та нарын жинд хэн байсан юм? За ерөнхийдөө 74 биш 74 84 хөдөл барилдсан та ганц нэг жилийн барилдаа тэгэл болцсон. Одоо Монгол улсын говьд амирчин Өнөр бат олон улсын хэмжээний мастер одоо Гомбод орж гээд Ашир мастер логод тэгээ олон улсын хэмжээний мастер анх хоёр гээд тэгээ 74 ч ер нь хэцүү шин шүү дээ. Ер нь тэгээд дондаас оргилж ин гэх юм ер нь 74 66 гэдэг. Тэр байсан ах нарт ложигдол тэгэл 2 3 жил тэгэл барилдаал. Тэгэл ер нь жилд нэг барилдаагүй те. Ер нь үндэс рүүгээ төлөх үү? Тэ үндэс рүү жоохон багасааш дуртай байсан гэлхөө тэгэл үндэс рүү талраагаар чиглэлсэн шүү дээ. Аа. Сумын заануудын барилдаанд ч одоо та нарыг одоо яг анх барилж эхэлж яхад бол яг барилдаа нэг тийм тогтмол болдог юм бол байгаагүй бах тийм ээ. Сүүл рүүгээ жоохон тогтмолжоод ирэхэд нь бас сайн барилдсан. Тий, сүүл рүүгээ тогтмолжоод ирсэн одоо шиг телевиз мэдээлэл гардаг байсан шүү дээ. Тэгэл сар болгон болдог. Одоо шиг тэгэл телевизээр төгөн болгон баг тэр аймгийн тэр сумын зан чамаг болоо Даранга аймгийн хатан сумын зан жаргал сайхан гарч ийн гэл телевизээр Ихтамрын үү? Ихтамрын жагаа гарч ийн гэлээ шүү дээ. Яа гоё чинь сар болгон их үлрэлт болдог байсан 3 сард. Үлрэлт бол өвөл цагийн баяр, хавар цагийн баяр гэд болоод амар цагийн баяр гэд үлрэлт нэг болдог. 3 4 ч болдог байлаа. Тэгээ сүүлдээ сар болгон болоод бас юм хөгжөө те. Хүчнээс хөгжлээ. Тэгээ сар болгон сургуульд барилдаа гэдэг ах болоо тэгэл эхэлсэн байх та. Сумын заанууд ч одоо хэдэн төрөв хэдэн хүүхдтэй байна. Би нэг 3 төрөл нэг үзүүлээд 12 шүүрсэн баг. Аа. Ер нь барилдах болгондоо шүүрчөө дээшээ барилчаад байсан юм шүү л тоо гэж тий. Ер нь тий нэг шүүрчээлс тогоо чинь 12 2 нэг байд шүү дээ. Тэгээ 11 хамгийн анх чи би чи 2010 онд шүүрчсэн бахаа сумын цаа. 10 онд 18 настай шүүрж исэн байх юм шүү дээ. Болгоны сумын цаа одоо аймгийн арц чулуун хөл. Тэр таараад би 5 давж ирсэн гэдэг. Тэгээ 6-гийн даванд чинь одоо Эрдэнэ чулуун онлоо 5-д орж Арслан цонлог болгоно. Тэгсэн баг. Яг үү юм байна. Энд онсон юм. Одоо манай чөлөөт Өсгөбатар Арслан цонсон. Нутгийнхаа хөхд авчи. 6-д. Чинь 10 хэд төлөлтэй илүү нүнжсэн. Аа. 3 төрүүлэгтээ хинтэй үлдлээ. Би хамгийн инг сайхан төвлөсөн. Говьлтай аймгийн арцах. Тохойч бас сайн самын зам байсан. Нэгт төрөлтэй та хий гаргадаг. Сайн самын зам. Тэгээ хоёр дахь нь болохоор золботтой үлдээд. Нэг нь болохоор Бат хөрөлтэй үлдсэн. Манай завхны. Тий. Намар 9 сард үлдчихсэн байна. 9 сард Бат хөрөлтэй үлдээд.
Тэгээ 3-т хүрсэн. Нэг үзүүлэгтэй холбоотой 2 дараалж үлдээд. Яал болсон шүү дээ. Лаарцах шиг. Тий. Энэ одоо эргээд бодоход сумын заануудын барилдаан гэдэг өөрөө энэ залуучууд юм бас. Дээшээ нэг өксөх шатанд тэндээ сайн барилдчих юм бол урам зориг авчих. Тэмүүлэлтэй болдго юм шиг санагддаг шүү дээ. Тийм бас залуучуудын бас ерөнхийдөө нэг өөрийгөө нээх, өөрийгөө олох ч юм уу бас нэг тийм одоо нэг одоо юу гэх юм ч те. Өөрөө одоо ямар барилдаантай байх вэ? Яах вэ? Бас урам аваад тэгж гарч ирж байгаа бас залуучууд бас тэр сумын зам сайн барилдаад бас би нэг одоо бас нэг тэр хэмжээнд аймгийн зол авахаар болсон ч юм байна гэдэг юм уу. Тийм та шалгуурч гэх юм уу. Тэгж л бодож байгаа. Би бол тэгж л бодож байгаа шалгуурч гэх юм уу те. Тэгээ сумын зам төрүүлээд ирэхээр цаана аймгийн төрүүлчих юм уу, аймгийн цол бол надад байгаа юм байна. Монголын шилдэг сумын заанууд төрүүлж байгаа юм шиг нэгэд. Тэгэл гарч иж байгаа залуучууд бас ерөнхийдөө уран болох юм л гэж бодож байна. Тийм л бах тийм ээ. Тэгээ энэ 2007 онд 15 настай сумын зам болсон гэдэг чинь 2013 онд аймгийн арслан хүртэлч бас нэг хэдэн жил 21-2 хүртэл аймгийнхаа наадамд барилдсан. Би яг 2010 онд аймгийн наадамд барилдсан. Тэгэл 2010 он чөлөөтийн бэлтгэл хийгээл миний хэдэ нэг чөлөөтийн бэлтгэл сургуультанд хамрагж явж байгаа бол 2010 онд анх Завхан аймгийн наадамд барилдаад өдөө очсон юм чинь аймгийн наадам болно гэдэг. Тэгээд нөгөө манай сумчин аймгээс 300 км шүү дээ. Хол тавиад. Тэгээд нэг хүмүүс явах гэж байна. Одоо за тэгвэл суугаа явчих гэдэг. Аймаг руу хүн танихгүй гэсэн зугаарч сайн нэг мэдгч хүн аймгийн хотод бэлтгэл сургууль хийдгээс юм чинь. Тэгээд 4-5 онд тухайн жилийн дөрөв одоо аймгийн ярьслаа. Эдрийн Данзангийн Бачаргал арслан одоо унжсэн. Тэгэл буцаал явж 2010 за ер нь тэгтээ аймгийн солион бол авч бас болох юм байна гэсэн тийм тухайд бодож ирсэн. Аймагт бол эрт дөрөвд авсан юм биш үү тий? 2010 онд. За ер нь болох юм байна да энэ аймгийн солич. Ийм ч ойрхон юм биш болоо гэж бодвол. Энэ хол санагтаад гэсэн өмнө аймагч нэг аймгийн надад юу барилж ирсэн. Өсвөрийн барилдаанд л нэг барилж ирсэн юм чи. Тэгэл томчууд барилж ирсэн. За энэ болох юм байна аймгийн солич. Дөрөвд авсан ч бас багтаад байгаа юм шиг. Аймгийн начин бол за нэг хэн таваа. Хин хинээр дөрөвд авч ирсэн. Би одоо тухайн үед чинь 4-нд он Хинтээ аймгийн арслан Бямб тогтох гэж арслангаар дөрөвд авч ирсэн. Тэгээ Бямб тогтохоор дөрөвд аваа 5-нд онд учиргалах юмсан. Тэгээ дараа жил хийсэн. 11 он за ер нь гайгүй бас заалмал нь бас гайгүй ганц нэг даваадсан юм аа. Тэгээд 11 он ч бас нэг эрт болцсон шүү дээ. Нэг отхон дэгрийн дахилга болоод тийм үү. Тийм ойтой жил. Тийм юм байна. 90 жилийн 3 он. Энэ жил ч бас гайгүй барилж байгаа нэг цол бас гоёрдонгуул бас тэгээд 3 онд манай их бол Бадамзар нач яхад унсан шүү дээ. 3 он алуулсан. Тэгэл 11 онд нэг тэгж наатаал. Тэгэл 10 оноос хойш ер нь тасралтгүй аймагт барилдсан. 12 онд. 12 онд их дөлөнтэй жил байлаа. Тэр чинь Арангаа аймаг, Завхан аймагт 2-4 даваад. Завханд 5-ын даваад одоо манай улсын начин Бадамсүрэн тонсон шин. За. Тий. Алдат томбраад данд нь ороод ойцсон шин. 5-ын даваад тунаад дээр. Тэгээ бороотой жил байсан. Ганц 2-3 чайжгаар газар дөхүүлж яваад. Тэгээд 2-3 ч алдаа. Тэгээ сүүлдээ томброод болоод хайцсан. Тэр жил чинь Арангаад одоо энэ Тариатын Ганбаатар арсланд 2-5-ын донд барилдсан. Тий. Тунсан юм уу? 2 яасан юм бэ? Тий 5-ын донд тунаад жоохон бодлонтой болоод эхлээд бол хаяад дараа нь тэгээд тагч орилдаад би тэгээ ойцсон шүү дээ. Чирээд утгаа хайсан чинь наа өөр дээр давуулаад татаа унчихгүй. За. Тэгээ би энэ төр унсны цаана нэг унсан чинь хайн улсаа л гэсэн шүү дээ тэгээд тухайч. Мэдлэгч байхгүйс тухай чинь тэгээд. Тиймэрхүү юм болж иж 13 онд болохоор арслан болохынхаа өмнө одоо Эрдэнэтэд барилдаад Чагнадоржин ганцзөрөг начин дунсан юм биш үү? Тий, ганцзөрөг байхад. Сугдаж хөнтрөл алсын сувгийн ингэж атгаал унсан шүү дээ. Атгаал нөө айхтар тонгордсон шүү дээ баруун талдаа.
Тэрэн дээр нь ташаалсан чинь хөл ингээд хөлийнхөө өлмий дээр жоохон ингээд дальжсгээл ингээд жайжгнаал очсон шүү дээ. Айхтар донгороос шүү дээ. Яг бараг л алсын сувг нь яг авчлаа гэсэн чинь ташаалж нэ донгордог шиг. Донгорсон чинь тэр нь тогтсчуудаа гэсэн чинь тэр жигтэнд дайрцдаг очсон дээ. Та хоёр чинь тэгээд нэг багшийн шав. Тэгээ өөрсдөө барилдааны онцлог адилхан сугдны хөнтөрн. Гэхдээ тал нь өөр бах тий. Тий. Газар ах чинь юу их том бөхөл. Биш том бөхөлцөн. Биш амар чөлөөтэй хондог. Бид нар ч тэгэл цог нэг багшийн шав гэсэн тэгэл үлгэр дөрөл аваад цог үлтгэл хийдэг байсан. Тэгээ Завхан аймагтаа очиод дараа нь Арслан болсон байдаг. Тэр аймгийн Арслан болсон наадмыг нэг сайхан иргэд дурсвал. Тий аймгийн Арслан 3 доонд одоо манай найзын улсын харц Батэрднүтээр 6 илүү 8 сумын за нугараа давхар байна. Их бороотой жилүүлсэн юм аа. Тэг юу яагаад бороо орцсон биз. Би Авраан ачинтай ордон дээр бэлтгэл хийгээл гэсэн. Авраан ачин мөрлөг төлөөл ингээ гууд татаанд заагаад гэсэн. Ээл хэрэг давтаалаад гэсэн. Тэгэл бороотой жил мөрлөг төлөө гууд татсан чинь нөгөө чи халтарч тэнцвэр алдаа дөрөв хөлжтэй. Тэр мошоо үсрээ артгацсан. Яг 10 доонд Батэрд нэгээд аваад 4-ийн доонд одоо улсад 2 давж ийсэн. Манай Бацаах ахтай 4-ийн аймгийн зам. Тий аймгийн зам. Таараад Бацаахаа даваад 5-ын доонд одоо манай харцглаа ах шүү дээ. Лаах чинь битэр нэг дор спортоор онцог байрладаг. Лаах чи болохоор одоо талигч байна. Мундаг нэрцсгэж явуулагч. Сандаг очи игнэр Арслан. Спортоор дараа хэдийдийг бас сумаас тухай хүүхдүүдийг бэлтгэж сумаас хүүхдүүд авчираад тэгэл аах хэдий зөв нэг дор өдгсөн. Тэгэхээр би 5-ын доо за нэгэнтэй л бараг таарах том хоол хин тавд юм байна. Дээрс тэгээ суучсан чинь л 5-ын доо зарлсан чинь лаачрах намгацсан. Бич хайхал яаж. Бас дотроо жоохон уурлах мэй за яалах мэй. Тий яаж юм бол одоо нэг дор одоо байж ингэж одоо цог баг хоолндоо ааж ижиж намайг авчлаа гэх. Тэгсэн л гараад ирсэн чинь шууд намайг за чи яахгүй таах хэлсэн. Биш гайхантайгооч гайх чи ингээ юу гайх чи яаж байгаа юм бол гэдгсэн чи. Тэгээд лаачрахаар даваад за чи хайб ярслуулаач төрүүлээ шүү гэл. Намайг аваад. Тэгээд 6-гийн даванд одоо манай аймгийн нэмэгт даваарч 3 унаас аваад. Тэгээд хин мөх тогтох дээр одоо манай аймгийн Арслан мөх тогтохоор битэр тунаад. Би чөлөөт адилхан чөлөөтөр мөх тогтохоос чөлөө сууртай. Тэгээ мөх тогтохыгаа 6-гийн даваад. Тэгээд 7-гийн даваад найзтайгаа биг зүрэн даарцгатай тунаад. Тэгээ биг зүрэн арцгыг даваад 8-ын даваад өмнө жил нь битэр 5-ын даваад тунжсэн. Хаашнаа Батумсрын шуусны хэд 2-3 зүрлэлсэн. Амар аймгийн зам байлаа шүү. Амар аймгийн айхтарч сайж хөрөлдөг шүү дээ. Тэгээ тэр зүр төрөмдөлтэй Батумсрын гээд аваад төрүүлчихсэн. Тэр чинь ойтой жил болсон шүү дээ. Манай Аранга, манай Хар ханга, Төв аймаг, Хинти аймаг гэдэг Төв аймаг ойд. Бараг анхны цол болох барилдаа ингээд тустай болж ирсэн. Аранга манай хоёр. Тэгээ нэг цуг бэлтгэл хийдгээс ах анзарг ах чинь Аранга дөрүүлээд. Би чинь завхан дөрүүлээд онжи барсан болж илээ шүү дээ. Сайхан тий. Үзүү түрүүнд Батумсрын ачингаа яаж хийж исэн юм бэ тухайд? Тухайд би харцгадаад хутгацсан. Синжиг авсан чинь дээр ингээд ороогоо талахаар тэр жигт нэг сугдж аваад харцгадаал хутгасан шүү. Тэгэл хаашаа унаад төгссөн. Тэр үед одоо тэгээд аймгийн Арслан болоо явж явах бас мэдээж хэрэг сайхан байдаг бах зүгээр. Тэр аймгийн наадамд төрүүлдэг жил бол ер нь өөрт бас нэг нэлээд багцаа баримжаа за нэг Арслан болчих юм байна да гэдэг юм бол нэлээд орж ирсэн байсан. Би тэр жил чинь нэг сонин ерөнхийдөө нэг ерөөсөө нэг тийм их тайван сайхан жил байсан. Ерөөсөө нэг юу ч бодог цолж аав нэг за яхаа аймагт
барилдан л гэж хэлсэн болохоос нэг тийм цол аав, ийм цол аавна шүү дээ. Ерөөхдөө нэрвгүй байсан. Нэрвгүй байсан. Нэр байхгүй. Ганц 2 жил бас 5 донд барилдаа унтсан байсан. Ямар яах ч ер нь нэг ямар заавал авах ч ёстой байж юм уу гэх тоохсон ч хүн тэгэл барилдыг нь л гээл барилдан даал гэж бодвол явжсэн. Их тийм сүртэй тийм за одоо тэгүүлдэг чинь ингүүл ингэ чинь гэж ерөөхдөө. Тийм бодооч биш. Барилтаа л гээл хаа хүрдэм байгаа тэрэн тэл очил. Унаал давуул давуул. Тийм ой том ойтойж байсан би ч цол болгох гэж болно шиг одоо гэж байна. Том юуны ой болно одоо энэ бараг цол авах уугүй. Томчууд ихэрэн тийм ээ. Томчууд ихэрэн тэгэл энэ тэнтэс хүмүүс ирэн тэгээд. Тэгсэн чи аз тааж тустай. Тий тустай гэж бас хүний юмсан. Тухай юмс залуучууд бас боломжлоод. Ер нь тэр нь амар юм шиг байгаамаа тийм ээ их олон хүн гэж бүжгэнсэн. Тий ойн жил бол тий ойн жил ч одоо тэгээд залуучууд тэгээд том болтой хөвчтэй хийхдэс төрүүлэхдэс хэцүү шүү дээ. Тий. Ер нь бараг л боломжгүй гэх юм дөө. Үндэсний бүхний бэлтгэлийг одоо анх яг тэр төвчин багштайгаа л хамт хийгээд байсан уу? Бас энэ нутгийн орныхныгоо дагаж үндсээрээ бас тусдаа хийдэг байсан уу? Би ч нэг сумын заанаа манад нэг барилдаг багт үндэс нэг хийдгүйсэн дөө. Танд дивжээ хийж байгаа л тэгээд чөлөөтийн бэлтгэл хийж байгаа л очиод барилдаг шүү дээ. Тэгэл одоо шуудаа бараа нэг барилдаа болохоор өмсдөх юм. Оо тийм үү? Тий. Ой чин чөлөөт хийж байгаа л очиод барилчдаг шүү дээ. Тэгээд 11 12 нэмж. Тэгээ сүүл рүү гал нэг үндэс. Ерөнхийдөө чөлөөт хийж байгаа барилт хийж байгаа л тэгэл очиод барилчдаг шүү дээ. Барилтаа боллоо харин. Тэгэд энэ аймгийн арслан болол Монгол өхөөргөн дэрж барилдах ямар байдаг юм байна? Яа сумын зам байж байгаа залаа тэмдэг авахарч юм гээл. Гоё байдаг шүү дээ. Нэрээ чөлөөгөл. Хамгийн анх залаа тэмдгээс өөхөл гоё байдаг шүү дээ. Сумын зам байж байгаа л цоо шин тэмдэг залаа. Тэгээ өхөөргөнд барилдаар шинэ тухай шинэ арслангуйсан зогсдог шүү дээ. Загсаал. Хойн тэр хойгоор багтгүй болсон шин тэр урдуур гараад ирсэн. Нэлээд нэг зогссон тий. Одоо бол энэ сумын заанууд ч бас залаа тэмдэгтэй болоод нэлээд хэдэн жил болчихлоо энэ. Сумын заанууд яагаад тэрийг зүүдгүй юм бэ? За одоо залуу байгаа хүмүүс чинь ерөөхдөө аймгийн залуу авна гэж бодож байгаа л үү. Нэг хүмүүсийн зөө юу гэж байгаа. Би аймгийн цал авчаа зөвхөн. Монгол өхөн өргөнд аймгийн арслан цолтой ирнэ. Их шуугуулсан да. Одоо стресс тайлагч бүх мөх гэдэг нэрээр хүртэл авсан. Энэ сайн барилдаад ирэх олон түмний энэ анхаарлын төвд ороод ирэх нь ямар байдаг юм бэ? Стресс тайлагчны тоглоол гэсэн үг. Яах тэгэл бөхчүүд чинь ерөнхийдөө алга ташлт үзэгчтэй урмаар л ерөнхийдөө дээшээ явж сайн барилт гарч ирэн тэгэл урмаар л сайхан барилдсан шүү дээ бас. Аймаг цэрэг тэр нь хич өгөрсөн бэ? Лавл төрүүлсэн дээ тийм ээ? Тий. Би ч тэр нэг тоолоогүй шүү дээ. Нэг 5 6 7 байгаа хөө. Нэлээд хэдэн жил барилдсан тийм ээ? 7 жил. 21-т аймгийн арслан болоод тэгэл ерөөхдөө улс барилдсан. Аймагт төрнөч барилдаагүй ш. Дандаа улс барилдаал. 13 онд аймгийн арслан болоод тэгэл 14 оноос улс барилж эхэлсэн ш. 2019 оны одоо бүх цэргийн баяр наадамд их шуугуулсан да тийм ээ. Тэрнээс өмнө ч бас цэргийн наадамд 14 16 онуудад бас шуугуурсан байсан баг тийм үү? Тий, 2 цэргийн наадам орч. Цэргийн наадамд 3 шуугуурчин гэдэг чинь бас том амжилт шүү. Хүн болгон бас тэгж яахтар шуугурээд байдаг баг. Тэгээд 19 оны цэргийн наадмыг одоо их шуугаан тарж гоё барилдаан үзүүлж илаа да. Одоогийн улсын арслан хан баярыг аймгийн арслан золтой. Одоо тэр ч одоо яг яасан гэх юм бэ? Одоо хайчилсан л гэж яриад. Би 5-ын донд наам авахгүй очихгүй. Тэгээд өөрөө сумын зам байсан. Бас аймгийн арслан гэдлөө. Бас барилж байгаа залуучууд маань зөндөлсөн. Аймгийн зам хаанууд байсан. Тэгээд харсан чинь аймгийн арслан хин байна гэсэн чинь орхон баяр байна гэдэхгүй. Тэгэхээр за
дүүл ячд. Сумын зам маанууд нөө цол авах чагаа залуучууд харин цаа орхон бэрийг авчиг гэдэг. Хүн дастаад явах вэ. Тий. Яг орхон бэрийг барилчгээл тэгэл тухайд авсан. Аялаа тэгвэл тэр бичлэгийг нэг энд харъя. За пүрүүгээр дэрсэн эндаванд ангироос отхон дөгсөйг амсан ихэл божигсан мэрэлдэн болж байна. Сүүн талдан сугатаа бариад бол өөрөлдөө сүййлээ. Наадлаа хоёр торонхайг чарлаа. Ангироос отхон дөгсөөр гурав давсан сая. Эрхэм мөндөд үзэгчтэй 2019 оны бүх цэргийн баяр наадмын хөжидүхийн барилдааны Цэргийн наадамч одоо болох гээд байна уу, болоод байна уу? Тэр нь болоод байгаа юм мэдгүй. За пүрүүгээр дэрсэн баян мөнгөрсөн гэ дамжаад ард нь гарсан байна. Пүрүүлүүлсэн Сэлинг аймгийн цагаан нуурсан мөрөд хострогон ганы аймгийн орсон баяр сайхны орхон баяр баян онгор аймгийн орсон Батар шхоор дөрөв давлаа. Баямх Арслантай энэ барилдаан дээр жоохон маргаан байсан юм уу? Яагаад Би барилдахгүй. Цолгоод барилдсан тэр. Шах татгаар мушгаатай. Тавын даван хурцсан сэрбот аймгийн орсон зогтоог мөнгөрийг аймгийн орсон цэсрэн сумын зам мөнгөрийг аймгийн орсон Батангаруу аймгийн эч мөнгөрийг аймгийн орсон Бүрөөгөрт аймгийн орсон Орхон баярыг аймгийн орсон зогтгөр аймгийн Цэргийн наадмаар нь гоё барилддаг ш тоодтой. тийм бах тий. Горовч өвөрлөө бас. Сумын зам багтаа барилдсан үү цэргийн наадамд? Уус. Том Баатар Арслан нэг оноо. За. Мөнхөд Арслан нэг. 그대로 아치치시고요. Ярин гарсаага онж явсан газар хөдөр Тэгээд одоо ийм их бэлдэн гэсэн юм бол одоо байхгүй үстэй. Байхгүй ш. Хөлөө авсан хүнийг гэхдээ ер нь яаж хамгаалах уу гэдгийг бэлтгэл дээр бэлддэг л баг тий. Тий чөлөөс барилжээс нэг. За одоо ингээд хөлийг аваад Орхон баяр Арслан гайхаад ах шиг байгаа юм тий. Юу хийж вэ? Хоёр гараараа тулж байгаа л. Энэ мөхийг ер нь өөр хүнд хийжсэн. Гүй энэ хийж байгаа хөш. Нэг удаа л тохироо нараад. Тий яг нь чөлөөт барилдаг байсан. Тэгэл нөө тэгэл бэлтгэл дээр чинь нэгнийхээ хөлийг аваад хөл авсан барилдаа гээл нэг хөлөө өгж барил нөгөөдгөө хөлийг аваад ээж гэсэн юм. Чөлөөт барилдаан дээр хийгээд гэсэн. Тэгэл тэр гэсэн нэг оноо алдахгүй байл үздэг. Тэр л бас нөлөөлсөн. Сэдэн содон мовсангийн орсон мөрөд сумын зам мөнгөртөн нөрөнд даван тонож өрөд харваллаа. Сумын зам батсрын цаалд нөрлөө өргөлөө цацлаа давлаа. Хэнийг аваачваа? Бацар. Саутнгийн баян дэс мөрөд алдар спортын орны аймгийн орсон бороо Сумын зам батсрангээр зураг адавчиг шөвгийн дөрөвчл гарч үлдлээ. За хөрөнгөөр ерөнхийдөө одоо нэг ингэж барилах цаг нь болсон. Ерөнхий барилдааны готаашруулсан байдлаар сүүлдэн дамжиж ороод цацаа дөрөв нэлээд дээр гарч ирээд ямар тогтчулдах боломжгүй одоо хариу өмнөнд орох боломжгүйгээр давсан. Энэ үед жин хэдтэй байсан? 100 гарантаа л байсан. Сумын занд барилддаг байхдаа жин хэдтэй байдаг вэ? 78 л байсан. Энэ даванд аймгийн орсон бороогарт цэргийн гарцаа дүүр дөрчиг юмдаж аймгийн орсон зэдэн содном Аран аймгийн төгөөдөгтэй бичээний үг аймгийн нэмхнэч Оюун Баатрын мөнхөрд нар тонож өрөлдөө. Бүгд уулсын золд болсон шүү. Айхтар шүү тий. 19 он. Нэг нь ачин 3 харцаг байгаа биш тий. Өргөн жилжиглээ. Сүүлээ. За энд ч үл яах вэ тэгээд бас нутгийн дүүгээ дэмжиж байлгүй тий. Дүү гэх үү дүү юм уу танаас? Найз. Найз 93 он. цэргийн орсон дүүр дөрж аймгийн орсон бороогарт толоодож 2019 оны бүх цэргийн баяр наадам зориулсан хүчит 250 зэрэг бүхэн барилдаанд үзүүр төр улаалтахаар шалгарч үлдлээ. Энэ одоо Монголын ард түмний бас шуугуулж байсан нэг барилдаануудын нэг өөрийн чинь ч бас их ховор сонирм ихээр хүн хайсан барилдааны нэг бол таарах болов ер нь. Мод 5 доонд. Орхон баяртай байсан барилдаа.
Хүмүүс сонирхол байх шиг байна. Ийм харагддаггүй шүү дээ, тий. Би бол одоо нэг яг нэг иймэрхүү нэг мэхэр хүн хайж байгаа зүгээр нэг Арангаан үлзийт сумын нэг 90 жилийн хойд 2014 онд нэг хүүхдийн барилдаан дээр нэг 2 хүүхд ингэж барилж байгааг харж байсан. Тэрээс яг ингэж том хүүхдүүдийн барилдаанд бол юу н харж байгааг баг. Тийм чөлөөт барилдаг. Бид нар ч би нөө чөлөөтийн бэлтгэлээр хөлийг аваад оноо авахгүй те. Оноо алдахгүй гэл үзээдэгс. Тэр бас нөлөөсөн байгаа. Хөлөө алдж яана барилдаанууд бас хийгээл. Тэр л нөлөөсөн бол гоё дараа нь үлээ тэгж л хөт. Миний синтлийн зүүн сэнжийг аваад ингээ эргүүлээ халтгасаад тавихгүй байгаа захаар би ингээ хүчтэй халахгүй. Тэгсэн чинь давхар хамаад. Давхар хамахаар би эргэсэн чинь зүүн үл авчтэй. Тэр ингээ аваад дэш өргөчтэй. Тэр хөлөө суулгах гад татсан чинь нэг хоёр хөл нэг зэрэгцчихгүй. Нэг зэрэгч шалгахаар би тэгээ яг араар нь хайчлаа ч гэж тухай. Тооч нэг л хайчлаа. Мэдрэмжэнд тэгж олж ирсэн тий. Тэр ерөнхийдөө тэгээ хайчлаа. Зээж одоо тэгэл хайчилсан тэгэл. Одоо хайчлах гэж л юм да. Уран барилдаантай бүх гэл одоо зурагтаар бүх үзэж ихтэл ингээл баасан хүү харцаг та нарыг бол ингээл за ер нь Монгол бүхэд ер нь жижиг биетэй хүн амжилттай сайн барилдаж болдго юмаа гэдгийг харуулж байгаа бөхөө гэл одоо батнасаах тайлбарладаг байсан л та. Тэгэхээр энэ одоо өөрийн бие биедрийн онцлогт тааруулсан барилдааны арга барилыг ер нь өөртөө яаж ингэж илүү суулгаж явж яваа тэр том хүмүүсийг ер нь хаях арга ухааныг арга техникийг ер нь яаж эзэмшиж яваа. Тэрхэд анх суур чөлөөч тэр юм уу анх ирээд өвчин мөгчтөр анх ирээд бэлтгэл хийж явахдаа өөр таарсан жамд бол одоо энэ жижиг хүн тийм хэрэгтэй ийм хэрэгтэй гэдэг тэр бас их нөлөөлсөн болов шүү дээ. Тийм тэр нөлөөлсөн байх гэж боддог. Тэгэл чи тань хүний хөл авах ч юм уу жижиг хүн чинь давхар хамгах ч юм уу те. Тийм гэж жижиг хүн сугдаж барилдах ч юм уу гэдэг. Тийм барилдаануудыг бас заагаад одоо энэ дээр ийм ихнүүдийг сурвалж амт хэрэгтэй гэдэг бие онцлог таарсан ихнүүдийг заач. Тэрийг сураад явал болно гэд. Тэрийг сурсан тал бас гайгүй бас нэг ганц нэг хүн хайсан байх шүү дээ. Ганц нэг ч гэсэн ойд хайсан бахаа тий. Ганц нэг. Ер нь хайж үзээгүй бүх байдаг уу? Хайж үзээгүй байгаа хөө. Тэгэл өгөө аваатай нь. Зарим хүмүүс ер нь тэг зарим хөвчүүд таарж байгаагүй шүү дээ. Барилж үзээгүй бүхгүй л одоо ер нь том цолтод засах юм байна. Таарж үзээгүй бид эрхэн барих төрөөс таарж үзээгүй. Тийм үү. Хөвчтэй таарж үзээх юм бэл. Томчуудаас их олон таарсан хэн байна? Томчуудаас ч олон таарсан. Ер нь л нэгээс хоёр таарсан. Санжаа аврах тад нэлээд таарсан юм байна. Санжаа аврах тад нэлээд таарсан. Аврагыг хайж ийсэн үү? Хаяг 2 3 4 ч юм уу? 4 унсан бахаар. Өөрчлөлтөө томчуудаас чинь ергэдэл 3 4 тэгэл таарсан та. Санжаа аврахтаа л өөрчлөлт. За энэ ч ер нь хаяхааргүй хүн юм байна. Энэ ер нь хэцүү бүх юмаа гэж бодогдмоор улсуудад байдаг. Тэрс тэгж бодж үзээгүй шүү дээ. Хаяхмааргүй тэгэл ямар хаяг харгаа байна гэл. Барилдаас яг хаямааргүй юм шиг байна гэж тэгж бодж үзээгүй шүү дээ. Амар сайхан ачаа энэ төр бол одоо жишээ нь ер нь хаяхгүй гэдэгтэй бол эвлэрсэн байх юм биш үү? Би үл хаяхгүй. Бас ягаад ч тийм боломж байхгүй. Үгүй тэгэл хүн нийлэх характер. Зан жанр байх л. Хаяхгүй байна. Тэр өөрийн ч хувьд бол хайнаа л гэж өөрийгөө хурцалдаг байх нь. Тийм хайна л гэж бүхэн ч ер нь гарахтал хайна л гэл нэг хоёр хөрлөө хайнаа л гэж өсөөл. Тэр үеийн тийм айхтар байгаас тий барилж байгаа хүнийг дээр хүмүүс энэ миний аавыг яасан ч ихтгэлээ тэгж ярьдаг шээ. Тийм ширүүн тийм тогшин барилгатай болгон тий тогшин ширүүн тийм. Би тэрийг л зарчмилж одоо барилддаг шүү дээ. За нэгэн томдод нэгэн жижигдээд л хоёрдоо хөдийн аваа сүййлээ араар нашаад морд сүййлтаа давда Саухан аймгийн Баян дэссэн ирээд аймгийн арсан бүрөөгөр аймгийн арсан эрдэнэ хүүгээр 3 давлаа. За суушлах марандахгүй хамаад хөдийн авлаа дамжаад ард нь гарсан. Өрөөлт сүййлээ.
За одоо ган тул гарсан гэвэл гарцаагүй давуулаад гэж бодсон байхдаа тэгээд давж явахтаа одоо унлаа та. Бүр угаард их унаа холтой мэдрэн сайтай зоригтой дайчин барилдаантай бөхөө. За дамжаад ард нь гарсан гарын талдаад иргэчихсэн. Савхан аймгийн Баян дэс мөрөд аймгийн гарсан Шархуугийн бүр угаард давж аймгийн гурсарсан ган тулгавд өшрөөдлөө. Олсын гарсан аз жаргалаа аймгийн гарсан бүр угаард тай бүхэн барилдааны 4-ийн даван түжиж дотор авирлаа. Сэнжигний өсөс дотор дан авираад өшрөөдлөө. Савхан аймгийн Баян дэс мөрөд хотын зэмж компани аймгийн гарсан Шархуугийн бүр угаард олсын гарсан аз жаргалаар 4 давлаа. Сараар нашаад мөр сутгалаа. Оргил болтын хотгоо сүрхий хотгоо үнэхээр олсны михийг оновчтой хариулж барилдлаа. За годтой дөрвөлдөө дамжаад ард нь гарсан да түрээд гоосон. За согдсон барьсан сүндлтаны зайлж мышгад туудсан бүр угаард гарын гатуур нургал сараар нь дагаж гიშгэж гээд өгшиг байна. Табаатлаа мордсон танд нөлөө татчихж байна. Тимч болохоор барилдаа мэхэнд дэсрэлттэй ирэмгий ордог байгаад ахна. Ерөөсөө түрүүний асуусан хаймааргүй юм байна. Тэгээ хаймааргүй дийлэхгүй бүх байна гэж Бодох юм бол байхгүй. Бодж үзээгүй. Гэхдээ одоо энэ үндэсний бүхийн том биетэй жин ихтэй улсуудтай яг голлоо тулах юм бол бас араамдуулна, ярдуулна. Тийм учраас одоо барилдааны арга барил ихэвчлэн сугдаж, таллаж тэр хүний хажуугаас маягтай ингэж барилддаг. Тэгэлгүй байх та яг голлоод барилдах юм болж тэгээд ерөнхийдөө бас өндөр тий хүч бяраар хамаагаад дутуулах ерөнхийдөө тэрийг одоо айлуулах жижиг хүмүүс одоо гарч иж байгаа залуучууд айлуулах яаж нөхөх үү яаж барилдах вэ гэдгээ бас өөрсдөө сайн хөгжүүлдэг тооцчл явал зүгээр юм бол зүгээр юм болол ч гэсэн ерөнхийдөө одоо нэг энэ шиг барилддаг болох юмсан гэж боддог бүх гэвэл одоо хэн байх вэ тийм ээ нутгийнхныхаа барилдаанаас за энэ ахын энэ мэхийг нэг сураад авчи даа гэж бодож тэрүүгээр заалгаж явсан иймэрхүү тохиолдлууд байдаг. Ерөнхийдөө 6 залуу зааныг л бидний өвчтэй хөөхт багт 6 залуу зааныг харж тэрнийгээ баясаж бүх дуртай одоо болох шалтгаан л бидний хөөхтүүд бол тэгэл телевизээр нэг сар шинийн барилдаа тэгэл үнцөл улс тунхсан усаал Монгол телевизээр хальт гардаг байсан шүү дээ. Тэгэл араадаар бас бүх явна. Ногоо араадаар чинь тэгэл Ганбаатар бачин чанаргаа шин тайлбарлана. Чанаргаа чинь. Тэгээд тун вертаа байгаа юм даа гэл тэгэл тайлбарлаад бид нар чи үзэл нэг хүмүүстэй ингээд үзэл. Тэгж л хагаад тэр эдийн барилдаа нэг сонсож үзэж тэр дурлаж л одоо бүхэд орж байсан. Тэгэл зүг тав маар чинлэр бүхийг бас нэг төвшөнд бас хүмүүсийг үзэгчтэй бас тий татаж давргын мэхүүдийг бас их харж бас баясч үздэг байсан. Хамгийн уран барилдаантай бүх гэвэл одоо өөрийн чинь хувьд хэм бол сүх давргал гэж бодож шүү дээ. Давргал. Баасан хүү харцаг, Зоригтбаатар харцаг эднэртэй ер нь хэр барилдсан бэ? Тэгээ ганц нэг харсан Зоригтбаатар харцагтай тэр нэг 2 барилдаад нэг даваа нэг онцсон. Ааха. Би нэг сар шинээр нэг аяад дараа нэг аймаг зэрэгээр 5 онд би 2 чамлсан юм аа. Нэг 3 даванд амлаж таваад сүүлд нь 5 даван нэг аваад. Бас нэг бужигч байгаа нэг тэр шинэс нэг хүрсэн үрээгүйгээд би ард нь гарчаад ингээ алсан шууд ингээ авцсан чи эргээд тэгээ нэг бас хүрсэн үрээгүй дахиж тэгээд хүрээгүй ингээ эргээд тэгээд золгоод би унссан шүү дээ. Бас хүү харцагтай. Баасгүй арцтай 2 барилдаад би 2 унсуу. Өөршгөө ийм одоо нөгөө нэг юм бужигндаг, хурдан барилддаг, жиммаас багтаа, арал час багтаа улсуудтай барилдах хэрэг нь ямар байдаг? Гэр тэгэл ялгаагүй дээ тэгэл адилхан. Хинийх нь их төрүүлж орох нь уу? Хинийх нь их таастай болох нь тэр л тухайн үедээ тэгэл ямиг шийдэн дээ гэж. Ямиг шийдэн. Одоо гончиг дамгард тэргүүтээ завхны одоо эсэг мөхчүүд энэ дэвжээгээд бэлтгэл хийцгээгээд ах шиг байна тийм ээ нэг дэвжээ болоо тий манайхчтай. Тэгэхээр одоо энэ танаа дэвжээнийхний бол одоо гол баримталдаг зарчим гэх юм уу одоо бэлтгэл сургалтын одоо гол
орон болгож яваа зүйлүүд одоо юу гэдэг вэ? Танайхаа одоо яг ямар хуу одоо бэлтгэлийн онцлог тааруулж хийдэг үү? За манайх ч ерөнхийдөө бэлтгэлийг бол ер нь өндөр ачаалттай бэлтгэл хийж ерөнхийдөө залуучууд ороос ирж гарсаалаа бид нэр анх нэгдэл бэлтгэл хийж явах тэр өдрийн 2 бэлтгэл хийгээл ерөнхийдөө хүчний бэлтгэлийг чөлөөтөх үндэсний хөвтө ослуулж бэлтгэл гол одоо зарчим тэгжлээж байна. Дайн дивжинийхэн допингийн эсрэг их хатуу дуугарч чих тамгаар тэргүүтэй бөхчүүд одоо энэ дээр бас эсэргүүцэл тэмцлийн илэрхийлж одоо нодны үдит ч юм бол нэлийн бүжгийн жилаа шүү дээ тийм ээ. Явдаг. Тэгээд танаа дивжинээс одоо энэ жил бас одоо нэг тиймэрхүү юм гарсан. Тэгээд энэ дээр одоо танаахан ямар хуу байр суурьтай байна тийм ээ. Тэрнийхэд одоо допингийн эсрэг явуулаагаа тэр манай дивжиг гэлтгүй би л өөрөө ерөнхийдөө допингийн хатуу эсрэгт допингийн тэгээд боо юм болоод маргаан тэгэл дигдэл тэгэл нэг барилдаа уралцуулагдаад тэгэл гойд нөө шийдвэрлэж байгаа эсрэг үзэл манай бүгчүүч нэг одоо допинг болохгүй байна. Болохгүй байна. Хоёр болонд очиод нэг аримдын цаар бараг л тэр хэрэгэлцсэн шүү энэ хэрэгэлцсэн шүү гэж яриад байна. Яг ингээд нэгдээд явъя ингээд одоо тэмцээгээр бодлоо тэгээд за тэгээд бүгд за энэ би яачвал яах вэ би ингэчүүл яах вэ гэл нэг дайгаад идчих юм уу яагаад идчих юм тэгэл маргаш ухарчдаг шүү дээ. Аа тэгээд ерөөдөө одоо алаад өндөө илүү тэмцэн гарна ярина гэл тэгэл талбай дээр гараад ингэч хүмүүс байхгүй шүү дээ. Бүгд хумсаа нусан муу гэдэг шиг л гарч ирэх болдгоо байж. Байх бараг за тэр хэрэгэлцсэн юм шиг хэрэгэлцсэн шүү яриад идэг. Тэгэл тэр нь допинг буруу нэтэрэл гэдэг. Тэгэл бараг шинжилгээ айн буруу нэтэрэ гэл хүмүүс чинь тэгэл яриад идэг шүү дээ. Тийм үст бодилчлаа ангичлаа гэл. Аа. Яг өгчүүд өөрсдөө тэрийг тэрний хадлуу тэмцэхгүй бол одоо Монгол хөлт бас нэг одоо өөрөө одоо тэ уст нь ген уст нэг л аюултай л гэдэг яриад хэрэгжүүлж байгаа юм байхгүй л. Аа. Одоо энэ явцын шинжилгээ уулна аавна гээл намар магалж тэргүүнд тэгж байсан би нэг яриа авсан намрын нээлтийн барилдаан дээр. Тэгээ одоогор бол авсан барьсан юм байхгүй байх шиг байна. Нодны жил бол одоо танаа дивжинийхэн бас уриалаа дивжинээс нэг 2 бүхэн чөлөө шинжилгээний зардлыг ингээ гаргацгаая. Тэгээд явцын шинжилгээгээ аваад энийг жоохон чангаруулъя гэж тэгжсэн. Тэгээ энэ жил бас танаахан одоо тиймэрхүү уриалга юм гаргаж гин үү? Одоо ер нь нодлонгээс хойш тэгээд допинг суларчлаа шүү дээ. Тэгээд бас юу санхүү мөнгө гэж бас байдаг юм шиг. Допингийн шинжилгээ амаар байдаг тий. Бас тодорхой хэмжээгээр зардлаар одоо явуулдаг. Тэгээд одоо тухайн аавн л гээл тэгээд их шүү дээ. Явцын шинжилгээ сайн нэг магалж тэргүүн сайн нэг тийм яриа өгсөн баг шүү тий. Тийм үү? Тий. Юу лээ ямар сайт лээ зөгийн юу лээ. Саяхан тийм өгсөн байна. Тий. Ус би хараагүй. Тий саяхан өвнө гэлтийн ярьсан байсан. Би ерөнхийдөө энэ жил болохоор одоо бэлтгэлд Баянгор аймгийн бүчүүттэй гарсан шүү дээ. Тийм үү? Тий. Баянгорынхын тоо одоо золбоо харцаг та нар ч их найзууд юм шиг байгаа. Тэгээд нутгийнхантайгаа яга гараагүй Баянгорынхан л очиж гарсан. Тэгээд нодон чинь бид тэр бэлтгэл хийгээд цог үйл бэлтгэл шүү дээ. Бидний анх бас нэгдэл групп гэдэг бас нэг бэлтгэл хийгээд салтай найзуудаараа хийгээд байгаа. Тэгээд золбоо харцгуудад манай Завхан аймгийн Тусан зангил сум хайраад Бацар гэх ах маань одоо Сүхбаатарын ах маань дэмжиж тэгээд засгалжуулагчаар Чулуунбат ах маань одоо жилүүтэй олон улсын хэмжээ мастер Монгол улсын Чулуунбат тачин маань багшаар ажиллаад нэг л клубгээ барилдаад тэгээд би тийшээ бэлтгэж гарсан. Баянгорын тийш ордог л. Золботоо тэгээд золбоо үдээд аваас нэг бэлтгэлээ бас нэг өөрчилж үзье гэж бас. Тэгээд үлжингөө зүгэлтэл энэ золбоо үдээд хүчний бэлтгэл үндсээ зугацсан. Тэгээд нэг бас нэг өөрчилж үзье гэж бодоод бас тэгээд тийшээ гарсан юм. Тий, тийшээ гарсан. Ер нь энэ
Яа онгорын золбоо харцаг, увсын мөнхөрд нь мөн хоёр харцаг. Та нарыг хараад байхад их дотны сайхан найзууд юм шиг байгаа. Тэгээд яаж явж байгаад би энийгээ олж ингэж сайхан дотн нөхрөлсөн бөхчөөд та нар. Бид чинь тэгэл саман замд авах сайхан үзэл өрсөлдөгч нар байсан. Сүүлдээ 2013-4 оноос найзалж байна. Сайн за. Од гэрэл цаана. Тэн чи бас бэлтгэл хийж яваал тэгэл найзалж шээ. Тэгэл цог мөн бэлтгэл хийгээл. Тэгээ бэлтгэл чинь л өнөө бүх чинь тэгээд бэлтгэл хийгээл найз нөхд болол. Таалан жил найзалж байна. Дугуурлаа зол ижилхэн байна да. Тэгээд бас ахихч бас боломж байгаа л баха болно тийм ээ. Тэгээд ерөн зориг мөрөдөл одоо найзууд хоорондоо юу яриад юм бол. Ерөнхийдөө тэгээд цолоо ахиулж бас нэг төрийн наадмын. Тэгээд түрүү тэгэл дээш хөвцнө гээл. Тэгэл бэлтгэл хийгээл зориул явчихсан. Аймгийн цолтой байх үеийн бас сайхан барилдаанууд, сэтгэл хоногчсон барилдаан их олон байдаг уу? Аймаг цэрэг төрүүлж исэн барилдаан энэ төр одоо хэр тодхон байдаг уу? Тэг 2014 оны 11 сарын 9-нд үлээ. Улсын эч Жотан гэлэг гээд хүнээ дэрэмжлээ. Тэр барилдаанд би Алтай үеийнхтэй бол төрүүлчихсэн. Тэг 11 сарын 9 баха. Тэг 9-нд төрүүлчихсэн. Аймаг цэрэгт. Тэг өмнө ганц нэг шүүгэржлээс тэг нахдаг төрүүлчихсэн. За зүүн талд хөмрөө талаараар нашаад мордлоо давлаа. Савхан аймгийн Баяндэс Мариат Улаанбаатар дулааны сүлжээ компани завсгчны 350 дугаар ангийн Бок аймгийн арсан Шархуугийн Бүрүүгарт Аранга аймгийн арсан Батгэрлэр дөрөв давлаа. За сөрөд хотголоо хөмрлөө давлаа. Савхан аймгийн Баяндэс Мариат Улаанбаатар дулааны сүлжээ компани завсгчны 350 дугаар ангийн Бок аймгийн арсан Шархуугийн Бүрүүгарт давж Булган аймгийн арсан Бибөхөө бачиргаларсан элэг үлсний барьсанс дунгуйлжин татаад дуудлаа. За ханга ярсан улсын зам эгмөр сөрөнгийн өдөрлөгөн дор бүхийн бэлтгэл сургуультай ээж барилддаг. Бүрүүгэрч зоримог шийдэмгээл барилдаантай бөхтөө. За сугадаад урагшаан зүүн талдаа сугадаад өөрийнхөө үндсэн барьсан дотор итлээ давлаа. За урангоо итлээтэй. За одоо ер нь бас нэг бүрүүгэрч шиг ингэж барилддаг бол одоо яах вэ? Савхан аймгийн Баяндэс Мариат Улаанбаатар дулааны сүлжээ компани завсгчны 350 дугаар ангийн Бок аймгийн арсан Шархуугийн Бүрүүгарт аймгийн арсан хангайгаар зургаад авч их шөвгийн дөрвшил гарчултлаа. За жимбахтай бие бахтай бүхэл улс Монгол үндэсний бүхийн барилдаанаар барилдаж болдгийн байна л гэдгийг одоо томруулнаар харуулж байгаа бөхөө. Энэ бүрүүгээр дарсан байна улсын эчин баасан хүү байна. Дотор үтэ тэндээсэн бас давхар дахин даатай. Үнэхээр бас хурдтай давхар угсраамыг хийж давсан байна. Завхан аймгийн Баяндэс Мариат Улаанбаатар дулааны сүлжээ компани завсгчны 350 дугаар ангийн Бок аймгийн арсан Шархуугийн Бүрүүгарт Сүхбаатар аймгийн Аридуг аймгийн арсан Бачиргалаар долоо давж бүгд наримдах Монгол Ард улсын эчин Жотон гэлэг гэлгийн даваа самбуу нарын наримжтай аймаг зэргийн зултай өчид 256 бүхийн барилдаан төрөө үзүүр улаалтахаар шалгарчултлаа. За нэг л барилцаад авах юм бол тийм өжгөнсөн барилдаан. За сугдаа дараар нашаад мордлоо. За рол сүйдээд мөхийн гүцээлээ. Мэдэрхэж спортын улам хэмжилтсэн гэрой. Энэ барилдааны Монголын үндэсний бүхэн холбоотой хамтран зохион байгуулсан Уснур Виндевч Уснур бүхэн гадаа хамт олондоос шүд үзэгчдийн өмнөөс талархал дэвшүүлье. Аймаг цэрэгт барилддаг байхдаа аймгийн золтой байхдаа энэ улс аймагт ер нь хэд шүүгэрсэн? За нэг бас 5-6 шүүгэрсэн баха. 5-6 шүүгэрсэн бол. Хамгийн анхч биш 2014 онд улс тонхлолтын барилдаан шүүгэрчсэн. Улс тонхог гэсний баяраа. Тий. Тэгвэл том барилдаан ах шүүгэрчсэн байна. Улс тонхлолт 90 жилийн аяг болж тэг шүүгэрчсэн. Хамгийн анх. Тэр чинь бас сата том барилдаан шүү. Чинта 5-ын даван тунаад. 6-ын даван бүрв сайхан даван. Бүрв сайхан
Өсгөрөөдөө арцгыг нэг толгой дараагаас хайсан шүү дээ. Тэрний өмнө юу онсон шүү дээ. Улсын хөгжлөний баярт ч одоо Санжааваргаас өөр аймгийн цолтой төрүүлсэн хүн юм байхгүй юм биш. Тэгэхээр ч улсыг чансаатай барилдаан байх гэдэг. Тий, чансаат. Сайхал барилдаанд анх шүгүрж өмнөөсөн байна гэдэг үл тийм Тий. ээ. 2010 Тус тогсны 90 жилийн өрөө их том барилдаан болчихсон. Тэр аймаг зэрэг төрүүлснийхаа дараахан массан хэд хоногийн дараа л байсан байна. Тэгээд 2017 оны сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бүхчүүдийн барилдаанд шүвгрөөд за мөн битүүнийх нь өдөр бас томчуудынх нь барилдаанд сар цагаан сарын барилдаанд бас улс аймагт шүвгэрч байсан юм л шүү дээ тийм ээ. Тий 17 онд чинь өмнө өдөр 8-д үлдээд Бадарштай туунаад Бадарш туунаад жисэн баха тий. Маргааш нь бас тий 8-д үлдсэн. Улс аймагт нь битүүнд гоёшд битүүн чинь 8-д үлдэхэрч. Тэгээд аймаг дарсан гэсэн сайхан зү. Битүүнд явахарсан зурагтаар гарчдаг гэсэн. Тийм шүү. Зурагтаар гараад орохоор шүүгэн нам дотор шүүгэн намнаас ихтер явчих бол байжлаад байсан. Тэгээ хоёлаа тэр цагаан сарын барилдаанд шүгүрсэн бичлэгийг би энд харуулъя гэж бэлдсэн байгаа. Тэрийг нь хараад. Дөрөвдүгээр жирний алтан унжилах тэмээх гал дахиад Ганц зэрэг авч тийм 3 доонд нөө. 3 дээрөө. Тий. Нөөч нэг Кристигээс нөхөл аваад. Хоёр чаа тавилсан чинь. Утгаалаа туудлаа хөмөрлөө. Согдоод бараад усан. Хахалцаа. Улсын өргөн аймгийн орсон бүрүүгээр хоёрын барилдаан барьсан дөрөөгөө явна. За зөв зайд босгаад мөхийг үцээд. Яас амархаа ижсэн юм бэ ч та тий. Тий. Аврагтай барилдах ямар байдгүй. Аврагтай ер нь хэр олон таа. Би 2 таарсан. Цагаан сараар таарсан гэдэг нэг. Улсын наадмын дөө тий. 4 дээрээс таарчдаг лөө. Тий 4 даа. Тэг унжсэн тий. Арай дэвэл нэг өмгөөд авчих л. Юу болох вэ? За бүрүүгээр дөрсөн улсын орсон бүрэн төгс хоёрын барилдаан сугдаж зүүн талд машиглаа. Тэгээ 5 дээр бүрэн төгс авраг авсан юм уу? Тий. Нүүч арслан байсан тийм ээ. Тий арслан. За зүүн талд сугдаж машиглаа араа шапарта сууйлаа. Бас нөгөө сугдаа өнтрөө юм биш тий. Энийг ер нь багаасаа суулгаж авсан байх уу? Тэг анх төмөр замч дээр багш дээр л анх тэгээс орсон дөө. Төвчин багш дээр. Энэ төвчин зам өөрөө хэд барилж ихтэй одоо яг ийм ихтэй байсан юм уу? Тэ мэдгүй. Бичлэг хоорш дээр тийм. Ганц нэг л. Бүрэн төгс аврагтай хэд таарсан? Би 2 ч энэ 2 онцсон шүү дээ. Тийм үү? Тий. 3 дахь дээр хайж байгаа нэ. Тий. алтан унжилах тэмээх гал дахиад сар шинийн мөхийн барилдаанд одтой сайхан барилдаж үзэгчдэмнэн баясгсан явдалд талархаж Монголын үндэсний томоохон өдөрлөгч Улаанбаатарын Сүлжээдгэн банаас 2017 оны захир галахгүй шалгаруулан өргөмжлөл шинэ бүтээгдэхүүний дээжээр мялаж байна. Таныг Монгол өвхийн босооцгой аймар ивэж улсын цолтныг нэнд багтан олон дүмэндээ хүндлэгдэж явахын үлдсий тэрэлийг өргөн бишүүлээ. Улаанбаатарын Сүлжээдгэн бан. Зар шинийн барилдаачны бас ер нь том барилдаа наадмын дараа орох. Тэгээ наадмын дараа ордог том барилдаа. Тий. Тэн чи үүсгэрч ард хүм бас харалгүй. Энэ жил ер нь 17 жил бэлтгэл сайн байсан л да. Агч эрдэнэт бэлтгэл гарцсан. Нэг сар марын өмнө гарцсан байлаа тэгээд. Бэлтгэлж их гоё таарсан. Нэг бас нэг амраад бас гоё сэргэлт бэлтгэл гоё таарсан байсан. Улсын баяр наадамд ер нь хэдэн оноос анх эхэл зодголсон бай. 2014 онд 13 онд аймаг ярьсан бол 14 оноос л барилдсан шүү дээ. 14 оноос барилтаа л тэгэл. Энэ хэд
20 оныг хүртэл ч бас нэлээд хэдэн жил барилцсан да цол автал. Тэгээд хин дэрэн дахин буулгаад байв. Улсын баяр наадамд ер нь нэг барилдаад ингээд цол авчих юм байна гэдэг нэг боломж ер нь харагдаад байв. Тэгээ ер нь 2014 оноос чи 7 жил барилцсан. 7 жил. Тэгээ 5-ын даваанд нэг 3-ын даваанд нэг 5 удаа дунсан та. Нэг 2-ын даваанд өнгөрч очив. Би чи 14 онд мөнгө таргад унаад. 4-ын даваанд. 5-ын даваанд болгоны одоо аймгийн арслан амар жаргал арслантай 3-ын даваанд. Одоо нуураад. Амар жаргал арслан унаад. Тэгээ 16 онд төвсгөлийн даваа очраач танаад. 17 чинь төвсгөлийн усны чөгчрэн гэртээ 3 даваанд тоноод. Хон өмнө жилиг шинэ ачаа. Анар 3 унаас аваад. Тэгээ битээр тонж барилтаад. Тэгээд ойч хайж яваа нэг унаа тэн дээр жаагаас харамсаад юм аа. Жаа шунаач юм шунж аваад онцсон. Тэгээ 18 онд чинь оюун бол тарахтсан. Оюун бол арслан танаад. 19 онд жууган баяр танаад. Тэгэл 20 онд цол авсан да. 20 оны хүртэл. Ер нь тэр хугацаанд тэгээд өөрийгөө ер нь нэг цолон дээр хүрчэндээ гэдэгтээ бол итгэлтэй байсан уу? Тэгээд 20 он хүртэл чинь тэгээд тууштай. Тэгэл ер нь цол аавна гээл барилдаад байгаа ч. Унаад ирэхээр ер нь тэгээ алдаа оноогоо засаад хашир суугаад өөртөө дүгнэлт сигнэлт өгнөөд бэлтгэл сургуулаа ер нь яалж хийж явж ив. Бэлтгэлээ ирээд тэгэл 7 хоногийн 3 өдөр нь хүчний бэлтгэл тэгэл 2 өдөр нь үндэстэй заримдаа чөлөөтгээл кросс янз л хийж ин төө. Ер нь энэ барилдааныхаа тооцооллыг хэр гаргаж ирсэн одоо 2-ын нуграа 4-ийн нуграа 3-ын тунаа ч юм уу. За одоо би одоо энэ тэр вакциныг таарандаа тэгвэл нэг иймэрхүү юм бэлтэндээ гэдэг одоо иймэрхүү байдлаар ер нь хэр бэлтжижсэн. Яг нэг 3 нуграач яг нэг ерөнхийдөө нэг тийм тооцож 4-ийн давнд бол угаасаа би чинь эрэмбгүй арслан байсан. Зэргийн наадмаар нэг тавсан байгаа. Нэг шүүхтэл байсан. Тэгээд тухай чинь авраг арслан гутаад арал гэж ерөнхийдөө очсон. Тэгээд сүүн нэг 3 моров дээр 2 дээр тэрнтэй таарна тооцчих гэсэн. Тэгээ бас аймгийн арслангууд 2-ын даваанд нуурна. Тэгээ 3-ын даваанд нэг нь амлдаг юм уу нэг бол нэг аймгийн арслантайгаа ч юм уу таарна гэл тухай. Тэгж л тооцдог гэсэн. Тэгээ наадамч 802 барилдаал 2-ын даваанд чинь тэгэл тал аймгийн арслангууд нь алга болоо нугараад алга болно. Маргааш нь тэгсэн дахиад тал нь алга болно шүү дээ. Аймгийн арслангууд нэгэл аюугаа нугархаал нэгэл чигээ зогссон гэдэг шүү дээ. Тэгээ 2-ын даваа чинь бүр оройд тусдаг шүү дээ. Тий. Бараг нэг 10 марв төхөлдөх байх шүү. Энэ жил ч гэсэн бас оройд туссан. Тэгсэн бүр 11 өнгөрөөгөө тий. Энэ оройхон л харж зарим нь л оройхон л харж байгаа. Ер нь сэтгэл зүйн байдал наадмын өдрүүдэд ямар хөө байдаг вэ? Одоо бэлтгэлээс бууж ирээд мэдээж одоо гэртээ байдаг бах. Тэгээд наадмын эхний орой, дараагийн орой энэ төр гэдэг нэг унтаж амрах. Тэрнээс өксөөлөл хүмүүс ч бас янз болчихдөг юм шиг үлж штэ. Зарим нь бол ерөөсөө унтаж чадахгүй нэрвтэд байдаг л гэдэг нь зарим нь сайхан бүх унтсаал гэдэг одоо. Нэг тийм нэрдэх юм шиг нэг наадмаар бол нэг гайгүй ер нь л 50 л битг штэ гайгүй тэгэл унтаалагддаг штэ. Нэг чихэн боддог ч үнэ. Хаштал барилдахын үнэ юм чинь. Барилдах нь үнэ юм чинь. Үнэтэй барилдах л үнэ юм чинь. Тэгээ нэрдээ унтлаа гэж яхаа унтч чадахгүй л ач яхаа гэдэг шиг. Унтч чадахгүй ингээд өнөө маргааш өөр үнтэй гараад хоёлоо бариллаа гэт нэг хайчих шүү дээ. Тэгээ яг унтал. Зүүн совын хэрэг. Зүүд нүд нэх яагүй зүүдэлж явах шүү дээ. Зүүн совын. Тэгээ 20 оны наадмар чинь нэг машин дээр нэг шуу баацдаг энэ анжилчтай бас шуу харин бас янтарж магадгүй байна л совин бас байж лээсэн. Тэгээ шууны солон төрсөн дээ гэж. Тий. Бас нэг шуу машин дээр баацсан харна. Яг өглөө босоод ирсэн чинь шуу баацсан харнаас.
тэнгэрийн амтан жигүүртэй амтан гэх тийм ээ бэлгшээгээд. Тийм бэлгшээгээд бас. 20 оны наадмынхаа бэлтгэлийг та нар хаана узаасан? Манайх сүүж болтгосон. Ер нь л одоо танаа юу даянгийнхэн ч тэргээр л сүүжрүүл гардаг уу? Тий, сүүжрүү. Бэлтгэл сургуултыг ер нь тэр бэлтгэл дээр хэн тааруулсан? Тэгээ 20 оны наадам чинь манай бэлтгэлээс гончиг том гарт. Ерхэд том гарт тэр нь тааруулж байна дөө ерхэд зүйл хэдэн жил. Манай тэр чинь гэж. Гончиг том гарт эд сайн барилдаж явах үедээ залуугаасаа бас ингээд ивж яхлаад багшуулаад явцсан. Ерөнхийдөө гол өөрийнх нь хэлж сургадаг бэлтгэлийн гол одоо зарчмаа болгодог юм нь юу гарыг тий. Ерөнхийдөө бэлтгэлийг ерөнхийдөө бэлтгэлээ сайн юм тэгээд хөдөлмөр хийлгэж лээш дээр нь зарчим юм тэгэл. Бас залуугаасаа тэгэл ерөнхийдөө залуучууд агуулаад дасгалжуулаад тэгээд ерөнхийдөө бол яг дасгалжуулах гэсэн хэлэхгүй л болохоос тухайд бол тэгэл дасгалжуулж байгаа л гэсэн үг шүү дээ. Залуучууд агуулж хийлгээл. За тэгвэл хоёлаа 2020 оны одоо тэр өдөө болсон наадамд цол хүртэж байсан. Тэр сайхан барилдааны эргээд харъя. За тэг. За өнтер сүүл армын гүцээлээ. За Охин аймгийн Баяндэс Мариадук аймгийн арсан Яруугийн бүрүүгээр төвсөн ярцах одг ирэхээр дөрөв дурлаа. За начны даваанд одоо тулж ирлээд аймгийн арсан бүрүүгээр тө. За зөвхөн суугдсан байсан урагшаа хөнтөрөөд тоогдож хөнтөрөөд энэ хөнтрөө хүмүүс мэддэг учраас бас их хамгаалах гэж үздэг байлгүй дээ мэдээж хэрэг. Хамгаал тэгэл одоо бүх үзсэн бичлэг үзэн хүмүүсийн зарим л нэгнийхээ мөхийг мэдэн шин. За энэ чинь энэ мөх тийм их шүү гэл. Зарим л анаал ячих шин. Тэгээ хамгаалаад байгаа хүн дэр нь яавал эвтэйх юм бэ дээ. Яаж хийх? За яг хөлбөр олон хөлбөртэй болгож ижил бас. Тэгээ сугдаад чинь хамгаалгаар нь дэгэн чигдэг юм уу бие доош нь харан чигдэг юм. Бас чангарахгүй суллаад байгаа хүмүүс байна. Янз янз шүү дээ. За бүрүүгээр дэрсэнгийн давж байгаа барилдааны харуулж байна. За Охин аймгийн Баяндэс Мариадук спортын ороо зэвсэгчийн 33 дугаар анги 34 дугаар анги дайын бүхийн дэвчээ мөнхөд ажлын зам компани аймгийн арсан Яруугийн бүрүүгээр улсын нэгэн хаачраар тавдавж Монгол улсын начин цолны улсыг хангажээ. Хаа харцгаар чи ингээд аймгийн цолны усаг алхаад, улсын цолны усаг алхаад. Тий, битэрч холбоотой. За улсын арслан бүрүүг аймгийн арслан бүрүүгээр нар зүүн талаар өндөр үзэн тулгаа бариад авсан шууд хутгалаа. Зөв хутгасан. За бүрүүг таг мултлаа. Дараа хийж гэж байна. Утгаа ер нь яасан барьцаалдаад энэ нэлийн гарч явах зөөр ингээ авчих газар ингэж доор давхар дээрээс утгаал урахгүй. Тав давсан дараах бүрчүүдэд улсын начин цол олгосгоо. Шархуугийн бүрүүгээр Завхан аймгийн Баяндэс Мариадук Алтар спорт ороо. Гоё шүү дээ ингээ яг зарлиг яах ч юм бас тий. Тийм бас. Монгол улсын өнөөгөлдөж Алтмаагийн Батулга. Ээжээ бодогдоод манай онжууд нөрөн дээлэгчээс олон жил өмсөн дөө. Тэгсэн үү? Манай нэг ах хоор ах. Над хийлэгч гэжсэн. Тэр айдл чингээ тэр дараа нарын юм. Үнэхээр мэрэгчлэгчийн дээл ойдөг юм гээд өнөр ойлж өгсөн байхгүй. Мундаг хүн хийж өгч ирсэн юм шүү тийм ээ. Тий, тэгээд за нэг чинь ингийн цаалуулаараа гэдэг хоёрт өгчээсэн тэгээд. Бэлгшээ тий. Би ч нэг хаахаа би нэг ингийн нэг цаалнаа л гэл. Тэгээл улсын цаал авч нэг цаалнаа гэлгээл. Тохойд тэгж хэлжсэн. Тэгэл өмсөж шивтэйг нэг бараг 2014 5 оноос хойш өмсөн дөө. Наадмаар өмсөн. Олон жил өмссөн байх шүү дээ. Жил өөр төлөв. Ерөнхийдөө жил болгол өмсөн. Өмсгөч юм сайхан. Дасцаг гэдэг. Одоо бол арай жижигдэх маягтай болоо байлгүй дээ. Тэрэнд таарна, тэр өмснө хаяа басна заална. Бол өмс тийм үү? Тийм заалтай байралтай байна. Сайхан буянтай дийл юм даа гэвэл. Тийм наадмаар.
20-нд тэгээд цол авсан наадмынхаа сонин сайхнаас жаахан дурсахгүй юу тийм ээ. 6-гийн дав 5 давчаа сууж яхад бас 6-гийн даваанд яаж барилдана гэсэн шүү юм болж. Би яриач авч дээгүүр авахгүй байх шээ. Авцсан нэг жоохон бас тэр чинь бас нэг хоёр засуултаа бүгтөөгөө хөлийн зүйстэйгээ маргалцаагаар харсан шүү дээ. Хэсэг гэдэг бас яаси. Тэгээд нэг барьцсан дээр хэрэлдээл яваа. Хоёр засуул хөлийн зүйс чинь нөгөө талд орчод болдог. Намайг загнаад болдог. Чи барьсангүй. Чи Бро чиний чи бариагүй. Баргээд болдог. Хөлийн зүйс. Засуул чинь хэсэг үзөө энэ чинь мигтэй мөлөө шүү дээ. Чи бариагүй л гэдэг. Дараа нь зүйл бичлэг нарсан. Яна яг хөөгөө тийш нэг хөөгөл гаргадаг тэгэл. Жоохон ах тэр барилдаан дээрс тэгэл нэг шилэлцэн битэр жоо шилэлцээ ойлоо руу гарсан ч бас чөлөөт зүртэй шилэлцээ тэгэхээр засаалууд за чи дөрөв цоглоо сэржигнэл улаан цам гараа атгах зогч байгаа шил рүү нэг ингэ шилдэл ингэж чаш тэгэхээр чил чи зөксөн гээл. Тэгвэл хоёрын барилдаа жоохон ширүүл болсон юм. Ширүүл эхнээсээ л шилэлцээл гэсэн чинь засаалууд чи зогсон чи төрүүл зогсон чи зогсон гээл. Саргаал цолгоол авчихсан да. Цолгоон дээрээс одоо тэр гол алдаа бол өөрөө түрүүн барьц буруугаас утгаагаа хийсэн л тийм. Уул мэхүүл сайхан орсон юм байна шүү дээ. Ингэж давхар 100 давхар золонгуудаа би яг хутгаж ингэж яг зүтгүүлж байгаа хөмөрчийг юу зараа бас болоог багтна хөмрөөд. Тэгээ бүрдсэн. Тэгээд энэ тойруулаа авчихгүй ингэж давхар шуудан дээрээс. Тэгээд энэ наадамд бол одоо Монгол улсын начин цол хүртэж байлаа. Тэгээд наадмын дараа нөгөө шинжилгээний хариу ирэхэд Бүрүү Даваа Гарслангаас хоройтой бод сэлэрсэн гэд тэр үүднээс одоо дараа нь өөрт чинь харцах цолыг нөхөж олгосон. Тий. Энд одоо ямар хөө сэтгэлдэлтэй явдаг уу? Яг тэр тухай чинь бас тэр 20 оны чинь нэг наадам дараас нь дуу юм болсон ш нь. За сайт телевиз үзэж нэг болохоор юу яагаад эхлээл бүрв сайхан болоо дараа нь намайг чинь улсын бийч болоод байгаа юм шиг бүрв үс нэртэй хүмүүс чинь нэр нэгтийн чиг гэдэг шиг сэнийг начин золтой ПМ ч гэнэ ПМ гэдэг хүмүүс чинь тэгэл залгаал асах юм шиг. За одоо чам руу ярьсан уу? Тэгсэн байна гэл. Хүмүүс ч гайхаад тэгэл би юу ярьсан уу? Юу ч яриаг байх чинь биш гайхаад юм шиг. Юу ярьсан гэдэг чинь зурагтаар тэгээд ахал гэдэг. Телевизүүч чинь зарим сайт майтууч худлаа тавина те. Бас нэг талаараа те. Сэвнэ. Бас буруу ш. Ерөнхийдөө нэг баттай мэдээлэл годлаа тэр энэ гээд хүмүүс залгаал. Тэрний нэр явцсан шүү. Чи ингэсэн шүү. Тэгэл хүмүүс тэгэл итгэл юм лээ. Тэгэхээр нь юу гэж юм ярина? Үгүй юу ярьдээ. Юу ширээг юм чинь. Тэгэл телевизээс баттай мэдээлэл биш л гэж юм шиг байна. Нөгөө шинжилгээний харин мөрөнд төвөрт ихтэй болж байна. Тэгээд илэрсэн гэж одоо зарлааг байгаа бол тэр гарч байгаа телевиз юм дээс асахгүй. Тэгээд материал өнгөрч байгаа ч. Тэгээд нэг ганц найз нөхдөд алахгүй ч. Тэгж байгаа юм шиг. Яг бид нар чинь завхунд нөгөө дүүр төвчтөр чинь начин болцсон яг начныхаа наадам хийж явах яг нэг дэвбүгийн ширсэн шүү дээ. Ууг наадмын ч үеэр ирсэн. Тий яг тэр өдөр залгаад. Хэлэхгүй тийм дэвбүгийнээс ярьж байна гэдэг. Таних зүгээр байна. Тий зүгээр байна гэж яриад. Яг наад тэнцээ өвчсөн чи оцтойгоор танихгүй цаанаа бол сайн байна тэндээс ярьж нэг 9 сарын 14-нд юм баг ирсэн баг шүү. Тийм үү. Тухайн жил 20 онд. 9 сарын 10 тийм байх нэг намрал одоо яаж исэн шууган болж исэн. Нилээн бас тэр чинь нэг бас л өмнө жил нөлөө нэг хүмүүс чинь надаас илрээ өгөөл мэдгэлээ гээл бас тий. Тэгээд тэр жил чинь тийхгүй мэрхгүй гээл бас. Тэр бидний чинь бол тэр жил чинь тийхгүй юм яриа л байсан бас. Тийм байхгүй шүү. Дом бас одоо тэгж болохгүй. Хуулинд бас болдгоо юм шүү тий. Сайх төрийн сайхан залуу яг тог тоор явж ах их сайхан юм л шүү. Сайхан. Төрчсөн нутаг аав байж тэгэл. Ах туу найз нөхөд тэгэл. Хүмүүс нэг сайхан. Саавж сага ачиг нэг тий.
хариуллаа да мөхөлж авсан хүмүүс төрийн зүйл аавна гэдэг чинь хүн болгоны бас аваад байдаг ч юм биш. Надаас одоо илүү одоо Хармангай аймгийн арслан байна тий. Давж байгаа хүмүүс байна. Тэгээд бас нэг хөв юм болол төрийн зүйл аавна гэдэг чинь. Баянтис сумынхаа хэддэх улсын цолтон болсон бай. Манайх ч одоо Монгол улсын начин 2 3 4 ч өнөөс. Одоо дээхний үед байсан юм лээ Монгол улсын чинь. Өнөн бүгийн дөгөрж өгöd улсын хичээсэн л. Тэс үүдэн Төв аймгийн Баянга Монгол юм ишэл Баян өнжилч юм ишээ гэж бас өнгөрсөн юм бэл. Лээ дээхний үед. Зөв. Бараг 1905 оны үед төрсөн юм. Тэгээ номон дээр үйтгэл юм лээ. Хувьсгалын ихний жилүүд хийжсэн. Дараа нь болохоор Монгол улсын начин өсгтөр Цэвэн гэдэг. Тэгээ энэ жил бас манаас юм. Тэр өнгөрсөн жил хөшөөг нь босгоо. 20 онд босглоо тэгээ хөшөөг нь босгосон. 20 онд босгосон намайг начин болдог жил. Тэгээд 20 онд босгосон тэр хөшөөг нь босгосон тэр хүн байна. Тэгээд Цэнгэл начин байна. Тэгээ нэмсэр начин байна. Жохон тесгээд аав нь манаас юм уу? Өөрөө тест 10 жил өгсөө байцсан. Би бол албан орол 5 дахь. Тийм үү. Тийм манаас бас 5 улсын цолтонтой. Хамгийн том цолтой нь бол өөрөө болж байна тийм. Өөрөө надаас том цолтой өгч төрөх байлгүй тийм зөндөө. Тэгэлгүй байх одоо Монгол бүх тэгээд үе үеэрээ төрдөг тийм ээ. Үе үеэрээ одоо тэгэл явраг мавар тэгээ арслангууд манай нутаг сайхан төрөх байлгүй. Эрүүл бат сайхан орж халтгаа тийм ээ. Тийм манаас юмчаа да. Тэгээ харцаг цолоо ер нь ямар хус сэтгэлтэй авсан бай. Цол одоо муухай сэтгэлтэй авч байхгүйсэн. Сайхан цолуухан сайхан шүү дээ. Сумын начин ч гэсэн одоо тухайн сумын цол авах гэж хонд бол одоо сайхан цол шүү дээ. Бид ч бас нэг тэгж би нэг ажлаас ууцсан. Ажлаасаа буугаа явчихсан. Харин бид нар ажил дээр жижигт гарч явжсэн чинь лүү яалаа ажилдаа л явсан байна гэсэн залгаад. Одоо энэ тэр ардан дээр ороод ирэв. Тэгэл бид нар ч бүүнд ороод авчихсан. Ажилдаа явсан чинь залгаад. Одоо гэлс хүрээд ирэв. Тэгээ очижсэн юм. Тий, өшөөхөн дээл малгаагаар хүн захиалтын дэсээ шууд очивол. Тэгэл ороосаа. Өрөөгн л гэлээсэн нэг л. Тэс нөхөлж юмда яагаад батал захирам жимшин гараал те тушаал нь гарч иж. Төрийн ордонд бид нар чинь зал авсан. Мөнгөөрийг тавлаад тэгдэг. Би чи идэр чи төрийн энэ дээр гараагүй шүү дээ. Хөтөө нагал уулын хөтөө харалт авсан шүү дээ. Төрийн ордоо 2 авсан шүү дээ. Тийм юм байна шүү тий. Зингэлтхийн энэ дээр гараагүй 2 цол авсан биш үү тий. Шинэ цолтонгууд бол яг хөтөө тийм улсын цолтнуудынхаа одоо тэгэл хамгийн доогуур нь зогсдог шинэ начингууд бол тийм ээ. Тэгээ гинтх нэг өдөр харцаг болоод хамаг сайхан начингуудынхаа дээгүүр очиод харцгуудынхаа ч гэсэн нэлээ тий харцгууд энэ да яг шинэ харцгууд л гэсэн үг л тий. Тэгээд очиод зогсчихоор ер нь ямар байд юм бэ? Харин тий бүр нэг тэгээд дор очиж байгаа дээр зогсохоор сонирм боо жаах. Одоо сүүдээс тэг дасчлаа төгөх. Айгоор харцах болоод тэдэн содн би мөн 2 дугаар харцах болсон. Онжоод гэх юм бид юу гэх. Онжоод хэд оны онжоод тэгэлээ 21 лээ. Тий 21 оны. 21 оны онжоод. 2021 онд ардын хувьсгалын 100 жилийн наадам болоогүй өнжиж байсан тэгээд наадам өнжихэд өөрөө бас нэлээд шөмжлөлтөй хандчих шиг байсан тухай үед. Тэгэл наадам бид нар чинь бас Монгол хүний те ялгарж байгаа юм дэлхийдэл орж байгаа наадам шүү дээ. Тэгээд бас тэгэл энэ тухай учраас эвгүүл гэдэг юм. Гівгэн тэднээс наадам бэлгэлэр байсан чинь наадам болохоор болчихлоо. Хүмүүс буугаад эхэлсэн. Пир парк хэл ирсэн хүмүүс чинь. Хувцсанараа аваад ингээл нэр жил хүүгээ аваад эхэлсэн шүү дээ. Тэр их хачин сэтгэлдэлтэй үл. Тий сонир байгаа юм шиг тэгэл бүгд зориул наадам болно гэж хэлсэн хүмүүс чинь. Тэгээд энэ хүмүүс чинь тэгээд зарим хүмүүс мэдчихсэн юм шиг тэгэл бид нар бас харсгээл яваадсан чинь хүмүүс чинь хинээсээ ч мэдчихсэн тэгээд одоо ям найдвартай гэлгээл басна. Тийм үү. Болон тэр жил бэлтгэл хэрэг байсан.
энэ бэлтгэл гайгүй. Тэгтээ ерөөхдөө яагаад харамсалтай гэж байна. Бид нар чинь жил болгон тий. Жил болгон ч явах. Жилд одоо нэг одоо ганц зорилго тавьж бэлтгэл хийж өгчөөд яач ч тэр одоо бас зорддог юм бас тэгээд нэг талаараа одоо Монгол одоо ганц дархлаа болсон гэдэг юм дэлхийд танигдж байгаа юм тэгээд тэгэл энэ жоохон бүх яач бас их шүүмжлэлтэй л байна. Тэгэлгүй явах тэ тэн дээр ч одоо тэгээд тухайн жилийнх шиг тэгэж хүн бас сайхан бэлтгэл сургуультай сайхан өнгөтэй байж чадаач үгүй ч үү тэгээд ингээ хүний боломжийг бас ингээ хаасан л да тэр бол тийм ээ. Тухайн жил ч одоо олон ч хүн. Өөрөө чи юу гэж бодож байна? Би бол тэрийг их буруу зүйл гэж боддог шүү дээ. Одоо энэ нөө наадам гэж жагсаал хийж тэгээд төрөн ч гэсэндээ тэгээд нэг хэдэн залуучууд гарч ирэл жагссны төлөө бүхэл бүтэн төрийнхээ наадмын тэр том ойг ингэж тасалдуулна гэдэг бол миний хувьд асар харамсалтай санагдчихсэн. 100 жилийн өгдөг шүү дээ. Их эвгүй тэгээд зайн болж явах чинь наадам болж ирсэн юм шүү дээ. Тий. Тэгээд тэр том наадмаа тэгж тасалдуулж ирсэнд бол надад бол бас их хэмзэг тусч байсан шүү. Үндсэн жил байд юм байхгүй. Тэр үеийн жил мэлгээл тэгч. Үеийн жил тэгээд болсон. Завсарлал тэгээд энэ спортын төв ордонд барилдаад дуусгаж ирсэн гэсэн шүү. Тий. Тий. Баянаа авраг. Энэ үеийн жил завсарлаа гэдэг сонслоо. Завсарласан жил үл ерөөсөй байхгүй юм билээ. Тий. Тэгээд тэр үеийн жил гэдэг чинь энэ спортын төв ордонд барилдаад дуусгаж ирсэн юм л. Тий. Тэгээд бас тэр чинь нэг наадам барилдаа болсон шүү дээ. Тий. Тэглэг байх. Тий. Тэгээд залууч сайхан цол бас аавн нөхөхгүй гэл тий. Тий нэг тэгж байгаа тэгээс үл рүүгээ замх. Ол өгчөөд бас болохгүй байхгүй сайхан. Би л гэж боддог шүү дээ. Хөд сайхан. Олон залуучууд бас үеийн сайхан залуучууд. Бас л сайхан төрийн залуу зорж яваа залуучууд бас сайн барилцсан шүү дээ. Өгөн гэж гордлого тэлгэж хийчээ тийм ээ. Тий. Тэгээд энэ жил яг бас наадам маань өнжснийх нэг нэлээ өргөн дэлгэр сайхан боллоо. Тий. 101 жилийн он баяр наадам сайхан боллоо. Тэгээд энэ баяр наадамд одоо нутгийн дүүгээ 5-ын даваанд дэмжчих шиг боллоо. Уул нь баг гэхэд нэг цолоо баталчих хэмжээний боломж бол байсан болов уу гэж бодож байгаа шүү дээ. Өөт энэ жил сайхан 5-ын даваанд жил тэр бэлтгэлж ихсэн гайгүй сайн байлээ. Тэгтээ чинь бие ч их сайн бэлтлээ бас. Аа. Бас 1024 мөх. Одоо 10 жилд нэг гэсэн. Тийм шүү дээ. Тэгээд 10 жилийн дараач 1020-д бид нар чинь хэд байгаа тий хэд байгаа тэр тарахгүй шүү дээ. Одоо энэ жилийн хэд байгаа тэр бас 1024 таарлаа. Аа. Нэг хэдээ бас яг хөө 5-ын даваанд нутгийн дүүгээ хэмжээд. Тэр нэг барилжчих ч байсан гэсэн бодолж байсан тэгээд. Тэгээд 5-ын даваанд унчаа талбай дээр өвчсөн ч юм дүүгээ дэмжижээд унчаа авчихсан. Багштайгаа дард юм аа. Гэсэн чинь багш багштай юу? Тий. Тэнцээ сууж энэ яваа. За яа өө 5-ын даваанд багш унчлаа. Тийм үү. Хин доноо гэж лав гэрэлдэн гэдэг. Лагс чинь. Тийм үү. За миний хүч баяр үргийг чи баярлалаа гэсэн. Миний хүчтэй завхны нэг ямар ч айлдарсан нэг хаяг цайтай гэж. Тэгээд энэ болоо. Тэгээд жоохон сэтгэл зайгаа бас уужраа авчих. Багш тэгээ тий багш болно нэг үг. Тэгээ сайхан уужраад бас. Тэгээд бэлтгэл бас ер нь зүүр нь бэлтгэл их сайн байсан. Тийм баха авраг цолтны хөтгөлийн барилдаа энэ төр бас шүүгүрж ирсэн шүү тийм ээ. Яах тийм дүү сайхан. Улсын зам боллоо шүү дээ. Тэглээ одоо тэгээд завхан нутгийнхан ер нь төрийн наадмын төрөө хүртээгөө удлаа тэгээд одоо ер нь гол найдах хүн бол ойрын жилүүдэд лав гэрэл заан одоо яхаарахгүй мөн болчлаа тийм ээ. Олимп дэлхийд ч одоо дахиад харна. Тэгээ хүний бас нөө төрүүлэх те. Ичнээ бас сайн байгаа төрүүлэх хүмүүс ч байна. Тэгээд бас төрүүлэх хөв байх юм бас хан төрүүлж те. Авар гарслан болох одоо боломж байна. Бүх хүнд л ер нь нээлттэй шүү дээ. Лав гэрэл дээр одоо 98 оныгын бас нөө гараад ирлээ ш. Нэмэнэ дорхон баяр лав гэрэл те. Лав дорж гэлээс залуучууд. Тэгээ хин илүү хөдлөм нээж. Тэгээ хин зүг бэлтгэлээ шүлэмнээс үнэл төрүүлэх байх гэж чинь хэлээд. Одоо тэгээд ер нь өөрийн гол тавьж байгаа зорилго юу байна хашид? Нөгөө одоо тэгэл энэ жил сайхан төрийн наадмаар сайхан барилдаж цолоо ахиулж баталцтай сайхан цолоо ахиулгын төлөө тэр хичээж байна. Бас нэг төв цэнгэлдэх хүрээлэндээ
энэ дэрт гарч үзээгүй байгаа чинь тийм ээ. Гараа ивэл бодож байна. Гицхэн маань хувьд одоо бүх барилдахаас өөр юунд дуртай хүн бай. Гүй тэгэл спорт сакс сонирхон бас. Аа. Тий. Сакс. Бильярд тоглодгоогүй юу? Би нэг бильярдны газар явж байхад харсан шүү. Чадахгүй спорт байхгүй гэдэг шиг. Бүгдийг л орлоо дөө. Аа. Сакс, волейбол. 10 жил тийш тэгээд бүх тэмцээнд л орлоо ш. Даам шатар гэл. Юмнэл зах цах байна тийм. Аа. 10 жил чинь нэг аймгийн авраг гэл. Ер нь саксыг сонирхноо бас үзэн. Аа. Сакс. Улсын бүгс үзэн. Аа. Улсын цол хүртэд нэг хэсэг жин айхтар нэмээд гараад ирчихсэн байгаа харагдчихсэн. Тэгээ жин их нэмээд хөдөлгөөн удаашраад бас жоохон барилдааны эрт сарс юм удаа гэмээр анзаарчихсан. Харин сүүл рүүгээ өнгөрсөн хавар тийшээ болоод ирэхэд нэлээд жингээ хасаад сайхан формдоо уцаад орж байгаа маягтай байсан шүү. Тий, юу 20-ны үер чимс яг нэг хөлөө өсөж байгаа юу болов. Аа. Тий, хөлөө өлмөөр нь сонио оноод. Тэгэл тухай чинь яг 20-ны тэгээд заал өгч байхгүй. Бэлтгэлээс хөдөлгөөн жоохон багасаад. Тэгээ бас жин нилээ нэмсэн бас 115 маа болоос. Одоо ер нь бус буцаад жоохон багассан. Тэгээ яг тэр үеийн хөлөө ийг болгочоод байсан. Тэгээ нэг шүүг шоу нэмэрч. Ер нь жоохон гიშгч чадахгүй, гიშгч ер нь жоохон хөлөө ийг болчихсон. Аа тийм үү. Тэгээ их чинь нэмсэн. Бэлтгэл хийж чадахгүй хөдөлгөөнгүй байгаад ахаар жин ямархан нэмэгддэг юм байна. Дараа нэм. Хүн чинь тэгээ нэг барилж явах чинь жин нэмэгдэл зовоод төгсөн чинь. Тэр хоёр чинь зовлонгүй нэмж. Аа. За тэгээд өнөөдөр бас энэ сайхан өдөр студио маань хаамрт мөрлөн саатаж Монгол бүхтэн хайртай олон түмэн үзэгчдтэйгээ бас өөрийн барилдааны амжилтын алалтын тухай сайхан хөрөлдсөн. Арцгатаа их баярлалаа. Тэгээд одоо төрийн хоёр сайхан цол хүртэгтэй хоёулангийн одоо төв зингэлдэх хүрээлэнгийн төвийн дэрт гарч авч чадсангүй гэдээ ярьж байна. Тэгээд одоо төв зингэлдэх хүрээлэнгийнхаа төв асрын хаамрт залрахын ерөөлөргий. Тэгээд орон сайхан барилдаанаараа олон жил Монголын ард түмнээ баясгаж сайхан барилдаарай гэж ярих байна. За баярлалаа. Танаа телевизээр дамжуулаад намайг одоо үргэж дэмждэг одоо зэвсгчний алдар спортороо дайм бүхэн дэвжээний хамт олон мөнхөд эстийн зам компани нэгдэл клубийнхаа клуб найз нөхөд ах トゥ Монголынхаа ард түмэнд баярлалаа гэж хэлье. Танаа нэвтрүүлэгтээс амжилт хүсье. За их баярлалаа. За баярлалаа. Хэрхэм үзэгчтэй гүндүгээрээ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Шинэхэн дугаараараа эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За одоо яриач бас энэ муутаач юм ер нь тэгээд телевизээр чинь ярьж байгааг болгооч. Зүгээрээ зүртэгт хүн болгон сайн ярьдаг байхаа л үгүй. Хүн болгон муу байна гэж байхгүй тэгээд. Наа чи лам нарын шар шин. Оо тийм үү. Хөөх тохтой шин лам байсан шүү дээ. Аа? 2 жил лам жаргалсан. Оо тийм үү. Тэгэхээр ч одоо шүтлэг мүтлэг бол айхтар байх уу? Яах бас тэгээд багсаа уншлагатай юм. Одоо мартсан билий. Тийм үү. Ер нь бас 20-д ном мэддэгс одоо ер нь багссан билээ шүү. Тийм үү. Хаан шавилж исэн. Сумдаал. Оо. 5 дугаар гэдэг. Тэгээ яага болцсон. Тэгээд бүх болоод болчихсон шүү дээ. Барилдаад болчихсон үү? Хичээлээ гайгүй л байсан. Аа. Манай чинь математик багш л орж. Тэгээ хичээл хийлээ нэр. Дургу. Аа. Гадуур гараал явчих шүү дээ. Өдөр чинь ноцлол. Хоцсон. Ойр зур мэрэгтүүлэг тавьчих уугүй юу? Үгүй. Тийм байхгүй шүү дээ. Юу. Аа. Тэгж бурхны намар тоглож алдслалт. Манай аавын аах нь манай өвгийнх нь их домлом юм байна. Аа тийм үү.